Бидний хайртай гаригийн шин мандал нь гайхамшигт гариг ертөнцийн төгс төгөлдөр тэнцвэртэй оршин тогтнох агуу чадварыг илэрхийлэл юм. Амьдрал бүхэл цогцоороо байхын тулд хамтаараа дэвжин хөгжиж иржээ. Дэвшил бол амьдралын зайлшгүй гол урсгал үлээ. Хамгийн томоос эхлээд хамгийн жижиг зүйл хүртэл жишээ нь хэрхэн хамгийн жижиг ганцхан ээрээс болон эм өндгнээс бидний хэн нэгнийг бүрэлдэхүүн бий болгох хөдөлгөч хүч болдог талаар эргэцүүлэн бодоорой. Хэмжишгүй хязгаарлашгүй нэгэн чадвар бол тархиныхаа тусламжтайгаар бид өөрийгөө бүгд нь удирдан мэдрэх чадвар юм. Хөл маань сайн хөдөлж байж бид бүжгэлдэг, гүйдэг. Гарын үе маань сайн хөдөлж гэмээн хийл тоглодог, хацрыг аяархан илбэдэг. Байглаасаа биднийг хөдөлж хөдөлмөрлөхөд зориулсан юм бол харин бидний зорилго бол бусад бүх амьдралын хэлбэрийн нэгэн адил дэвжин хөгжих юм. Гэвч манай дэлхийн олон хүмүүсийн хувьд амьдрал нь дэвжихийн төлөө биш. Амьд байхын төлөө зүгээр л амьд үлдэхийн төлөө байдаг. Энэ үнэхээр бидний хийж чадах хамгийн сайн зүйл гэж үү? Энэ дэлхийн маань амьдралынхаа бүрэлдэхүүн болсон нэгнээ дайсагнан устгах, нэгнээ дарангуйлах хэсэг тусгай нөхцөлийг бүрэлдүүлэх гэж 14 тэрбум жил ажилласан юм гэж үү? Би үгүй гэж бодож байна. Намайг Фостер Гэмбл гэдэг. Би өөрийнхөө бүхэл амьдралыг бид ямар замыг туулан ирсэн, одоо юу болж байгаа, манай гариг дээр өснө нэмэгдэж байгаа зовлон сүлгүүрийн учир шалтгааны тайлбарыг олохын төлөө зориулсан хүн. Залуу байхдаа би хүмүүсийн зовж зүдэрч байгааг харж цаашид юу болох вэ гэж эмээж байсан тул зоригтойгоор энэ бүхний учрыг олохоор аялалд гарсан билээ. Хүн төрлөختөн яаж дэвжин хөгжих вэ гэдэг асуултанд хариулт олохыг зорьсон юм. Хэрвээ үүнд хариулт байдаг юм бол яагаад бид түүнийг хийхгүй байгаа юм бэ? Энэ эрлийн явцдаа би манай эдийн засгийн системийг хэрхэн адтай овжноор удирддаг болохыг мэдж эхэлсэн бөгөөд үүний эсрэг бид юу хийж болохыг ч бас олж мэдсэн юм. Энэ аяллаараа бид хэрхэн бодит эрх мэдэлд хүрэх, хэрхэн эрүүл чөлөөтэй системийг манай дэлхийн хаасаагүй бий болох замыг үзүүлнэ. Бид буруу яваагүй, харин төөрөлдөж байгаа болохыг олж мэдсэн юм. Бид гялалзсан амжилтандаа сохорсон байна. Бидний хүч чадварыг тайрч, бидний бодит оюуны чадварыг дарангуйлж санаатаагаар мэдлэггүй мунхаг байдалд оруулж байсан байна. Гэвч энэ бүхэн өөрчлөгдөнө. Таныг би аяллахын чухал хэсгүүдэд танилцуулахаар урьж байна. Биднийг орон зай цаг хугацаагаар аялуулахын тулд эдгээр хоёр чиглүүлэгчийг энд байрлууллаа. Ингээд одоо танд харуулъя. Энэ дэлгэцээр амьдралын чухал сэдвүүд болох олон нийтийн мэдээллийн сувгаар үзүүлдэггүй асуудал хөндсөн тоо баримтуудыг үзүүлнэ. Жишээ нь Америк нэгдсэн улсад сүүлийн 25 жилд 50 корпорациас айжмдаа нэгдэн нийлсээр зөвхөн 5 корпорац болон төвлөрсөн байна. Мөн үүнийг үнэн бодит эсхийг шалгахад бас ашиглана. Харин баруун талын дэлгэцээр бид хэрхэн эрүүл даацтай амьдралыг энэ гариг дээр тогтоож болохыг харуулна. Эдгээрийг бид чиглүүлэгч мэдээлэл гэж нэрлэж байгаа юм. Гэльер Компас Медиа, Westwood Creek Productions болон Liquid Budda студ хамтран үзүүлж байна. Дэвшил. Cincinnati хот Ohio муж. Би Чинэлэг эрх мэдлийн ертөнцид өсөж, элит хувийн сургууль сурч, дараа нь Принстон их сургуулийг төгссөн.
Procter and Gamble корпорацийн үүсгэн байгуулах захирлуудын нэгний өв залгамжлагч гэдэг үүднээс би энэ корпорацийн удирдах ажилтан болохоор бэлтгэгдэж байсан боловч өөр замыг сонгосон билээ. Бид энэ нефт, нүүрс, цөмийн эрчим хүч болон өөр бусад байгальд хортой бохир технологиос хамааралтай байгаа энэ байдлыг өөрсдөх арай дээр арга зам байгаа юу? Бидэнд энэс өөр цэвэр хямдхан арга зам бий юу гэж би бодож эхэлсэн юм. Энд миний шинжлэх ухааны судалгаануудын хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө болон хүн чанарын асуудлыг надад дандаа сануулж байдаг миний хайртай эхнэр дотны хамтрагч Хэмберли байна. Торус болон хар гаргийнхын чөлөөтэй нэрийг зэрэг нь хичнээн гайхамшигтай байхаас илүү хамгийн чухал зүйл бол энэ бүхэн хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг багасгах чадах уу гэдэг асуулт юм. Тэгээд үнэхээр ингэж чадна гэдгийг тогтоосон билээ. Энэ дэлхий дээрх энэлэл шаналл бүхэн энергийн дутагдaltaй холбоотой. Хүмүүс дулаан амьдрах, хоол тэжээл, устай байх, эрүүл мэндийн үйлчилгээ авах. Энэ бүхэн эрчим хүчтэй салшгүй холбоотой. Миний бодлоор энэ бүх асуудлыг шийдэж чадах тийм загвар байдаг бол тэр загварыг ашиглан шинэ технологиг хөгжүүлэн энэ чиглэл рүү бид үр дүнтэй хувьсал хийх нь бидний хувьд чухал нийгмийн сэдэв бөгөөд миний нүдийг нээх үнэтэй зүйл билээ. Хэрвээ энэ чөлөөт энергийн технологиг нэвтрүүлэн хэрэгжүүлсэн бол асар их өөрчлөлтүүд гарах юм. Энэ нь хүм бүгдэд ашигтай, бас хаасайгүй хэрэглэх боломжтой. Энэ технологи үнэхээр манай дэлхийн түүхэнд маргаангүй туйлын чухал зүйл болох юм. Үр ашигын үнэлж үзсэн үндсэн дээр би дараах асуудлуудыг өөртөө тавьсан юм. Энэ шинжлэх ухааны нээлтүүдийг дарангуйлснаар хэн ашиг хөрөнгө авчрах вэ? Энэ цэвэр энергийн технологи хэний эрх мэдэл, хэний эрх ашигт занал хийлж байна вэ? Яагаад маш цөөхөн хүмүүс маш ихийг эзэмшиж, маш их хүмүүс нь маш багыг эзэмшдэг ийм дэлхийг хэн зохион байгуулад байна вэ? Хөндлөнгийн судлаачийн хувьд би хэрвээ ямар нэг түүхийн утга нь олдохгүй байвал мөнгийг мөшиг гэсэн сэтгүү зүйн мөрдлөгийн үндсэн дүрмийг барьсан билээ. Мөнгийг мөшигсөн нь Биднийг нефтээс хамааралтай байхын тулд манай эрчим хүчний концернууд цаашлаж маш ихийг олборлож асар их нөөцтэй байх шаардлагатай болох нь. Үүний тулд бүх хор хаягдлагүй технологиг устгаад дэлхийн нийтийн нөөцийг удирдлан зааж цаашлаж нефтэн бүтээгдэхүүний үнийг өндөр байлгах хэрэгтэй байх нь. Тэд бүх зүйлд нөлөөлөх, бүгдийг монополчлох хөрөнгө тэдэнд бий. Тэгэхээр энэ том эрчим хүчний концернуудын ард хэн байна вэ? Rockefeller нефтийн концерн 1870 онд байгуулагдсан бөгөөд John Rockefeller анх Standard Oil компаниг үүсгэн байгуулж Америкийн анхны тэрбумтан болсон билээ. Түүнээс хойш Standard Oil компани, Exxon болон Mobil компани болон өөрчлөгдсөн билээ. Rockefeller-ийн бас бидний хүнс хоолыг шаналтандаа авсан бөгөөд нефтэн тулгуурласан хөдөө аж ахуйг дэлхийд дахинд хэрэгжүүлэхээр анхлан байгуулсан юм. 60-70 оны ногоон хувьсгалыг би эргэн санддаг юм. Тэгэхэд ихэнх хүмүүс энэ ажлыг үнэхээр сайхан зүйл гэж бодож байлаа. Том талбайд нефтийн бордоо, шавж устгагч, ариутгагч гэх мэт олон зүйлсийг ашиглаж байлаа. Энэ санааг тухайн үед Rockefeller-ийн байгалийн шинжлэх ухааны салбараас гаргасан бөгөөд Rockefeller-ийн сан хэд хэдэн том хөдөө аж ахуйн концернуудтай хамтран хэрэгжүүлсэн юм. Энэ нефтэд тулгуурласан хөдөө аж ахуй шинээр маш их ашиг орлогыг олсон боловч тухайн үед амлаж байсан өлсгөлн арилгаж боловсролыг дэмжих амлалтаа харин хязгаарч биелүүлээгүй юм. Газрыг тэр дорн эргүүлэн ашиглаж байсан тул ногоон хувьсгал анхандаа үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байлаа. Харин бодит тохирол нь одоо л гарч эхэлсэн юм. Бүх хөдөө аж ахуйн компаниуд том концернуудад татвар төлж бараг бүх жижиг фермерүүд алга болжээ. Биологийн төрөл зүйл эвдэрсэн. Химийн хортой бодисонд хөдөө аж ахуйн ажилтнууд хордож, газрыг шордуулж, цаашлбал усыг шордуулж бидний эрүүл мэндэд аюул учруулах боллоо. 2010 оны үзүүлэлтээр дэлхийд 7 хүн тутмын нэг нь хоол хүнсний хомсдолд байна. Бидэнд химийн бордоо хөдөө аж ахуйд нэвтрүүлсэн үйлдвэрлэгч, химийн томоохон үйлдвэрүүд, хүнсний тариалтанд хослуулах 3 зүйлийн тухай ярьж байлаа. Эхнийх нь хүнийг хяналтандаа байлгах боломжтой ген техник. Хоёр дахь нь үр тарианы потенциал. Энэ нь амьдралыг потенциалсандаа удаан адил хяналтандаа байлгах бас нэг систем юм. Ингэж потенциалыг тунгалснаар үр хэн нэгний өмч мэт болж
Хэрвээ хэн нэгэн үр авч үлдэх юм бол бусдын оюуны өмчөд халдсан хулгай мэтээр үзэх болсон. Гурав дахь нь чөлөөт худалдааны гэрээ гихч юм. Энэ гэрээгээр энгийн болон хөдөө аж ахуй эрхлэгч хүмүүс зөвхөн тэдний терминатор технологиор бий болгосон үргүүдүүлэх үйлчилгээтэй үр тариад аж ахуйтай суулгах хэрэгтэй болох ба ингэснээр хөдөө аж ахуйг цөөн хэдэн том компани гарт байлгаж үүний үр дүнд нь хүн төрөлхтнийг хяналтандаа авах тэдний сүүлчийн алхам юм. Энэ газар тариалангийн үрээр тэдний хийж байгаа колоничлолын ажилд бид хамгийн анх оролцож байсныхаа хувьд би түүнийг ирээдүйн колоничлол гэж нэрлэх болно. Хүнсийг хяналтнаар хүмүүсийг хяналтандаа байлгана. Эрчим хүчийг хяналтнаар твийг хяналтандаа авна. Мөнгийг хяналтнаар дэлхийг хяналтандаа байлгана. Генри Киссинжер 1973 он. Нэг л элит банкир гэрвэл хоёр чухал салбар болох хүнс болон эрчим хүчийг хяналтандаа авсны үр дүн нь үнэхээр аимшигтай. Ийм том монополийн нөлөөг олж мэдээд би анхандаа маш их цочирдсан билээ. Гэхдээ миний хувьд энэ бол их чухал зүйл гэдгийг мэдэж байлаа. Учир нь хүн маш хүнд боловч эмчлэгдэж болох өвчнөө зөв мэдэж оншилж авах юм бол эрүүл болохын тулд учир шалтгаан нь юунаас вэ? Хэрхэн яаж өвчнөтэйгээ хандвал болох вэ гэдгээ мэддэг. Ингээд би хэрвээ нефт болон хүнсийг том банкир элит гэрүүлүүд хяндаг юм бол өөр хаана бас тэдний хяналтууд байж болох вэ гэж судалгаагаа үргэлжлүүлсэн юм. Мөнгийг мөшгөж байхдаа би тэд бидний амьдралын бараг бүх салбарт хяналтаа тогтоосон болохыг олж мэдсэн бөгөөд тэдгээр тохиолдол бүрт нөгөө концернууд нэг бол банкаар дамжуулан шууд эсвэл ямар нэгэн сангаар дамжуулан шууд биш байдлаар хяналтаа үргэлжлүүлж байгааг олж мэдсэн. Үндэсний боловсролын холбоог бас нөгөөд Rockefeller үүсгэн байгуулсан бөгөөд Carnegie болон сүүл Ford-ын сангаар удирддаг болсон бөгөөд сургалтын системдээ үйлдвэрийн удирдлагад уулзгартай байх, бусдад хамтран ажиллагч үйлчлүүлэгчтэй найрсаг байхыг заасруулдаг. Сургуульд удирдлагадаа маш дуулууртай байхыг үе шаттайгаар сургадаг. Үүний тулд 12 жилийн сургалттай байдаг. Хэрвээ өндөр албан тушаалтай хэн нэгэн тэднээс ямар нэг юм хийхийг шаардвал тэд шууд гүйцэтгэдэг хариу үйлдэлд сургадаг юм. Том концернуудын хараанд байдаг дараагийн салбарууд бол боловсролоос гадна эрүүл мэндийн салбар юм. Жишээ нь Америкийн эрүүл мэндийн холбоо нь бас Rockefeller-ээс санхүүждэг бөгөөд тэдний туршилт шинжилгээнүүд нь бас л тэрэндээс санхүүжин чухал үйл явдлуудад нөлөөлдөг байна. Ангаа ухааны факультетэд дунджаар 4 жилийн нэг курсыг хоол хүнсний судлал үздэг бөгөөд ихэнх тохиолдолд хичээл нь 2 цаг хагас байдаг. Хичээлийн материалыг үндэсний хоол судлалын хүрээлэн мөн сахарын холбоог гэх мэт зарим газруудаас нийлүүлдэг бөгөөд эдгээр нь үнэндээ бидний эрүүл мэндийг хамгийн их эвддэг хүнсний үйлдвэрүүд шүү. Харамсалтай нь эрүүл мэндийн систем юуны өмнө эм үйлдвэрлэлийн компаниудаас санхүүжихээр зохион байгуулагдсан байдаг. Тэгэлэр энд аль болох их юм үйлдвэрлэж их борлуулах мотив үйлчилдэг. Түүнээс гадна энэ нь эмч, эмийн үйлдвэр, эмнэлгийн байгууллагуудын хувьд мөнгө олох маш их цаг хэмнэсэн хурдан арга юм. Үнэн хэрэгтээ бол энийг харин эсрэгээр багасгах ёстой гэдэг асуудал гарцаагүй зүйл билээ. Эмийн гаж нөлөөнүүд бол дотор муухайрах, ам хатах, өтгөн хатах үзэгдэл юм. Цуусан дах цагаан бөмбөс багасгах нь хамгийн аюултай. Сексийн гаж нөлөө, суулгалт, дотор муухайрах, нойр хүрэх зэрэг нь комд хүргэж болох ба бүр үхэлд хүргэх аюултай. Ашиглахын тулд тэд хичнээн хол явсан бол ийм замаар тэд бас чөлөөт энергийн технологид дарангуйсан шиг өвчнийг үнэхээр ангаах эмчилгээг дарангуйдаг болов уу гэсэн асуултын хариултанд харамсалтай нь миний судалгаа тийм ээ тэгдэг гэсэн хариулт өгсөн юм. Түүний нэг том баримттай жишээ бол доктор Реал Райф юм. 20-д он доктор Райф тухайн цаг үедээ хамгийн дэвшилтэд микроскопыг бүтээсэн юм. Тэрээр солилцлын резонанс гэж нэрлэсэн технологи боловсруулж хорт хавдрын эсүүд болон вирусыг бодлон устгах төвөөрөмж бүтээсэн бөгөөд 1934 онд Калифорни их сургуультай хамтран эдгэшгүй гэж онцлогдсон 16 хорт хавдрын өвчтөн дээр туршилт хийжээ. Түүний туршилтанд орсон бүх өвчтөн 3 сарын дотор бүрэн эдгэрсэн билээ. Үүний дараа түүний лаборатори шатаж Райфийн технологийн эсрэг Америкийн эрүүл мэндийн холбооны тэргүүн Моррис Фишбайны оролцоотой хуурамч гомдол гаргасан байна. Ингэснээр үндсэндээ Райфийг үгүйсгэн хайсан ба түүний гялалсан гайхамшигт боломжтой бүтээлийг бараг мартсан гэхэд болно. Эмчилгээний аргыг хэн нэгэн дарангуйлан дарна гэдгийг ойлгоход надад үнэхээр хэцүү байлаа. Миний гэр бүлд хорт хавдаар элбэг тохиолдож байсан юм.
Энэ бүхэн хамгийн гол нь патенттай холбоотой болохыг мэдсэн. Хэрвээ эмийн компани ямар нэг эмийн патентыг авсан бол тэр патентаар үйлдвэрлэсэн эмнээс ашиг олдог. Бид дахин эмийг худалдан авч тэд улам их ашиг олдог байна. Тиймгүй байсан бол бид дахин тэр тухай сонсохгүй байсан биз. Доктор Райф ганцаараа дарангуйлагдсан юм бишээ. Рене Кейси эртний индианы эмчилгээний арга Хэри Хокси болон Макс Герсон нарын маш сайн үйлчилгээтэй эмийн уран хөлийн эмчилгээч мөн дарагдсан юм. Хэрвээ та эдгээрийн тухай Америкийн эрүүл мэндийн холбооноос олж уншвал хуурамч юм гэх мэтээр бичигдсэн байгаа. Энэ бүхэн нөгөө л их ашиг авчирдаг мөнгөний төлөө шүү дээ. Тэд санхүүгээрээ Америкийн эрүүл мэндийн холбоо болон түүний судалгааг хяндаг шигэ бас эмийн үйлдвэрүүдийг хяндаг. Хэдэн олон 10 тэрбум долларын санхүүгийн ашиг сонирхол нь патентлах боломжгүй эмчилгээний аргуудыг дарангуулсаар байна. Өвчнийг эмчлэх аргууд байсан гэдэгт сэтгэл зовсондоо биш. Олон хайртай дотны хүмүүсээ хорт хавдраар алдсан шаналсан сэтгэлээ тайвшруулахын тулд би ямар нэг юм хийх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ бид өвчнөөр алдсан олон хүмүүсээ хайрлах сэтгэл, өөр ийм байдлаар хорвоог орхиж мэдхээр байгаа өчнөө олон тэр хүмүүсээ хайрлах сэтгэлээр өвчнийг эмчлэх аргыг хайвал бид түүнийг олж өөрч олон хүнийг аврахад ашиглаж бид хорт хавдрын өвийг үндсээр нь ялж эмчлэх болно. Миний хувьд бид цөөн тооны элит групп болон корпорациудын хяналтанд байна гэдгийг гарцаагүй бөгөөд гүн гүнзгий сэтгэл зовоосон дүгнэлтэнд хүрэхэд хэцүү байлаа. Гэвч үнэндээ бол тэд зөвхөн эрчим хүч, хоол хүнс, боловсрал, эрүүл мэндийг биш, бараг бүх салбарт хяналтаа тогтоосон байлаа. Үүнийгээ тэд санхүүгийн ертөнцийн хяналтаараа дамжуулан хэрэгжүүлдэг байна. Энэ бүхэн зөвхөн нэмэн өрдгөөр зогсохгүй, бодит мөнгөний их үүсвэрээр дамжин хэрэгждэг. Мөнгийг мушгисны дүнд би нэгэн пирамидыг өгсөн явж байлаа. Энд хүмүүс бид өдөр тутмын амьдралаар амьдран хамгийн доод түвшинд нь байна. Бидний дээр засгийн газар буюу монополь эрх мэдэл төрсэн хүмүүс тэд эрх мэдлийн агентууд хүчний хэрэгслээрээ биднээс сатуур хурааж тэдний үзэл үйлс наатай бид санал нэгтэй байна уугүй юу гэдгийг хянаж байдаг. Харин тэднийг хэн хянаж байна вэ? Дараагийн түвшин том компаниуд байна. Өнөөдөр нэгдсэн улс биш харин том компаниуд дэлхийг удирдах байна. Үүнийгээ тэд корпорацчлал гэж нэрлэжээ. Эдгээр корпорациуд дэлхийг дулаараад хөргөж буй хөрөнгөнийхөө их усүр болсон зах зээлийг хяналтандаа байлгаж байхын тулд банкнуудаас маш хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авдаг. Тэгэхээр тэдний дээр корпорациудыг санхүүжүүлж хянаж байдаг үндэсний томоохон банкуд байна. Түүний дээр үндэсний банкуудыг хянаж байдаг төв банкудад зээл өгдөг дараагийн банкуд тэдгээрийг хянасаар эцэс баяжин цэцгэлсэн элитүүд буюу концернууд пирамидын ороод бүгдийг хянаж байдаг байна. Мөнгийг мушгиж байхдаа мөнгөний тухай миний боддог байсан бүгд ийм идэвхтэй аргагүй зүйл гэдгийг мэдээгүй байсан. Бид өдөр тутмын энгийн зарим зүйлсийн талаар огт боддоггүй их хачирхалтай санагддаг. Жишээ нь та банкнд очиод $50,000 ч юм уу 50,000 фунтын зээл авлаа гэж бодъё. Тэгэхээр ихэнх хүмүүс энэ талаар өөрийн бодит амьдралд байдаг тийм л байдлаар төсөөлдөг. Гэхдээ яг үнэндээ юу болдог вэ гэвэл тэд 50,000 фунтын хүсэлт гаргалаа гэхэд банк 50,000 фунт дансанд нь орлоо гэж бичлэг хийнэ. Ингээд л бүх ажил хийгдчихэд байгаа тэр. Шинээр ямар ч зоос цудахдахгүй. Нэгч дэвсгэрч шинээр хэвлэгдэхгүй. Ямар ч үнд металл хөдлөхгүй. Зүгээр л компьютерийн дэлгэцээр таны дансанд мөнгө орлоо гэсэн мэдээлэл орно. Яг энэ мөчөөс эхлэн харин та хизээч хаанч байгаагүй хүүгэгч мөнгийг төлөх болно. Банкуд өөрийн нөөцөндөө байгаа мөнгнөөс 9 дахин их мөнгийг зээл болгон эргэлдүүлж байдаг болохыг олж тогтоосон юм. Энэ нь хуваагдах нөөц нэртэй зээлийн бодлогоор хэрэгждэг байна. Улс орнуудын төв банк нь тухайн орны банкудад байвал захирах нөөцийн хувийг тогтоохыг хуулиар зөвшөөрдөг бөгөөд Америк нэгдсэн улсын хувьд энэ нь 10% байдаг. Тэгэхээр та банкнд $10,000 хийлээ гэж бодоход 10% буюу $1,000 нөөцөндөө үлдээгээд $9,000 цааш нь зээлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл өөр хэн нэгэн банкнаас автомашины зээл хүсээд $9,000-ыг зээлж авлаа гэж бодъё. Энэ мөнгийг таны эхний өгсөн мөнгнөөс зээлдүүлсэн. Тэгэхээр таны мөнгө одоо банкнд байхгүй гэсэн үг. Зээл авагч мөнгөө машины худалдаачийн төллөө гэхэд худалдаачийн мөнгөө төв банкны харьяаны өөр нэг банкнд хадгалуулна. Энэ $9,000 дахин шинэ орлого мэтээр 10% нөөцөнд үлдээгээд $8,100 нь зээлэнд гарна. Ийм байдлаар цааш үргэлжилсээр анхны $10,000 $100,000 болтлоо зээлийн эргэлтэнд орж банкны систем эндээс
$90,000 цэвэр ашиг олдог байна. Энэ нь анх 17 дугаар зууны үед хүмүүс алтаар холдоо хийдэг байсан үеэс эхэлжээ. Алтыг авч явахд хүнд учраас хүмүүс алтаа хадгалуулад оронд нь гэрчлэгээ авдаг байжээ. Энэ гэрчлэгээ бол анхны цаасан мөнгө байлаа. Хүмүүс алтаа нэгэн цагт зэрэг ирж буцаан авах нь маш ховор байсан тул алт хадгалагч эзэн өөртөө байгаагаас хамаагүй их гэрчлэгээ буюу мөнгө гаргаж эхэлжээ. Тэд ийм мөнгө бусад зээлдүүлж түүндээ хүү тооцож байлаа. Үнэн хэрэгтэй огт байхгүй алтаас ашиг олж байна гэсэн үг. Ингээд fractional reserve буюу хуваагдах нөөц гэх зээлийн систем үүсчээ. Энэ системээр банкирууд огт байхгүйгаас мөнгө олж байх энэ үед бусд нь болох бид мөнгө олохын тулд зогсоо зайгүй хөдөлмөрлөн ажиллаж байдаг үлээ. Энэ байдал орчин үеийн нийгэмд байр суурь олж олонх нь банкнд зээлэд төтхийн тулд шаргуу ажилласаар байна. Хүмүүс манай банк болон мөнгөний систем хэрхэн ажилдгийг мэддгүй нь сайн хэрэг. Хэрвээ тэд мэдвэл өнөө шөнөдөө ч хувьсгал гарч мэдэх байх. Генри Форд 1922 он. Энэ баг нөөцийн системд бид гарцаагүй байдалд орон санхүүгийн элит ноёдогчдын боол болон зүтгэж байдаг байна. Үнэн дээр тэд илүү ухаантайдаа биш, харин ашиг олохын тулд дэлхийн хүмүүсийн олонхыг залдах овжин системийг бий болгосон учраас тэр Кэтрин Оуэстийн фит бол энэ сэдвээр туршлагатай мэргэжсэн билээ. Тэрээр ерөнхийлөгч Жорж Бушийн нэрэлдэх үйл хөдлөх хөрөнгийн хөгжлийн холбооны ассистент нарийн бичгийн дараа нь Клинтоны засгийн газар зөвлөхөөр ажиллаж байлаа. Монопол гэдэг тоглоом тоглохдоо л адил. Цэцэрлэгт гудамжийг худалдаж авмаар байлаа гэж бодъё. Тэгэхээр би өөртөө мөнгө хэвлэн авч мөнгөний ханш хичнээн унж байсан ч хамаагүй дахин мөнгө хэвлж эцсийн дүндээ та хичнээн ч хичээнгүй ажиллаж амжилттай байгаа нь хамаагүй таныг би ямар ч үед үнгүй худалдаж авсаар л байх болно гэсэн үг. Хэрвээ та бидний хэн нэг нь хуурамч гэж нэрлэгдэх мөнгөн дэвсгэрт хэвлсэн бол яах байсан бол харин банкныхны хувьд бол үүнийг мөнгөний нийлүүлэлтийг өсгөж байна гэж хэлдэг. Банк харин энэ эрх мэдлийг хэрхэн авсан байх вэ? Энэ бол Jekyll Island. Энд 1910 онд Rockefeller, Rothschild, Morgan болон бусад хувийн банкны эзлүүд холбооны нөөцийн хуулийг боловсруулж батлахаар нууцаар уулзсан юм. Энэ номон дээр Jekyll Island-д үнэн хэрэгтэй юу болсон тухай бодитоор бичжээ. Төв банкуд бол тухайн орны засгийн газартай хамтран ажиллаж байгаа банкуудын холбоо юм. Тэдэнд үндэсний мөнгөний нийлүүлэлтийн монополь эрхийг өгсөн байдаг. Үүнийг улс төрчид хамтран ажилласны төлөө бэлэг болгон өгсөн эрх мэдэл гэж ойлгож болно. Тэгэхээр банкуд үүний хариуд улс төрчидтэй юу хийдэг вэ гэхлээр тэд юу ч үгүй хоосноос мөнгө босгоно гэж амладаг. Тэд засгийн газраас энэхүү хуульчилсан эрх мэдлийг авсны дараа засгийн газарт хэзээ хэрэгтэй болсон тэр үед нь мөнгө нийлүүлж байх болно. 2008 онд бид түүхэн дангуудаа агуу том хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэдэг хэвлэх үйлдвэрийг мэдсэн билээ. Иймэрхүү санхүүгийн залмихүүдээс гарсан үр дагавар хэн түүнд буруутай зэргийг таснуудаг. Тэгэхээр бид зээлийн тооцоогоо төдхийн тулд боолжлогдохоос өөр арга зам үлдэхгүй байна. Надад бас сохид тэмд санагсан нэг зүйл гэвэл 1913 онд холбооны нөөцийг үүсгэн байгуулсан тэр жил бас сангийн яам байгуулагдсан явдал юм. Ингэснээр орлогын татварын хуулийг нэвтрүүлж та бид улс төрчид болон банкируудад өөр бас дээрэс нь түүний хүү төлдөг болсон билээ. Асуудлын гол нь юу вэ гэхээр бид Америк нэгдсэн улсад улсын биш харин хувийн банк төв банкны системийг хэрэгжүүлсэн явдал юм. Хэрвээ та Вашингтон хотын утасны номноос засгийн газрын утаснууд байдаг цэнхэр хуудсан дээр холбооны нөөцийг хайх юм бол олохгүй. Харин цагаан хуудсууд дээр хайвал яг холбооны экспресс гэдгийн хажууд түүнийг олох болно. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл тэр хувийн хөрөнгө бүхий төв банк юм. Холбооны нөөцийн тэргүүлэгч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хоёрын бодит үнэн харилцаа хамаарал юу вэ? Тэгэхээр юуны өмнө холбооны нөөц бол бие даасан агентлаг бөгөөд өөрөөр хэлбэл бидний үйл ажиллагааг зохисоох ямар нэгэн засгийн газрын агентлаг байхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бидний үйл ажиллагааг зохисоох ямар нэгэн засгийн газрын агентлаг байхгүй гэсэн үг. Бидэнд сангийн яамны даалгавраар мөнгө хэвлдэг хувийн банк байна. Холбооны нөөц мөнгөний хомсдолтой өрн суурилсан систем байхаар тооцож мөнгөн дэвсгэрт хэвлдэг. Улс ардын аж ахуй эдийн засгийн бүх мэдээллийг авдаг цөөн тооны бидэнд бэлтгэхгүй далд хүмүүс байдаг.
Эдгээр цөөхөн хүмүүс бол улс орны эдийн засаг дэх санхүү мөнгөний асуудал хэрхэн явдгийг маш сайн мэддэг банкируудын жижиг групп юм. Тэд мөнгөнд дэвсгэр төвлөгтэй зөвхөн тэр цөөхөн хүмүүс бол өөрсдийгөө буюу дотогшоогоо хамгаалж харин бусд нь хоосон үлдэх байдлаар зохион байгуулдаг. Кэтрин бидэнд санхүүгийн процессыг динамик хэрэглэхдээ тоор улсын загвар дээр зөвлөж үзүүлсэн. Бүх талаараа тэнцвэртэй эрчимтэй динамик боловч өнөөдрийн эдийн засаг ийм биш байгаа. Эдийн засаг бол маш тэнцвэртэй, динамик байдаг ба аль болох оптимал үр ашигтай байхыг эрмэлздэг. Гэхдээ цөмд нь тууцан хорхоо мушгироо оруулсан байна. Энэ хорхоо биед нь орж байгаа химийн бодисоос өөртөө хэрэгтэйгээр нь хооллоод харин бусд нь хордож, өөрөөр хэлбэл биед маш хортой овжин залмигт шимгч орхоо байна гэсэн үг. Тэр өөрийнхөө эрх ашигын төлөө орчин тойрноо буюу бусдыг шимгчлэн идэж устгадаг байна. Бид тууцан хорхоод эдийн засагт амьдарч байна. Санхүүгийн элитүүд бол биднэр хоололдог шимэгчд юм. Тэд биднийг өрхөнд нь орохгүй бол дургүй байдаг. Кэтрин өндөр түвшинд болдог авилгалыг эсэргүүцж байсан тул холбооны мөрдөх товчоноос түүний компанид халдан дайрч түүний бүх эд хөрөнгийг хурааж авсан юм. Тэрээр гэмзэмгүй цагаатдлаа бараг 10 жил хууль шүүхтээ оролцолдсон юм билээ. Тэгэхээр холбооны нөөц хэмээгч нь засгийн газраар буюу хүчний байгууллагаар хамгаалуулсан мөртлөө ямар ч тайлан тооцоо тайлгнах үүрэггүй мөнгө үйлдвэрлэх монополь эрх мэдэл бүхий хувийн аж ахуйд томоохон компани юм. Хүмүүс ойлгуулахдаа улс орны эдийн засгийг тогтворжуулахад тусалдаг улс төрөөс хамааралгүй байгууллага гэж ойлгуулдаг боловч үнэн хэрэгтээ холбооны нөөц оршин тогтносон 100 жилийн турш үүнийхээ яг эсрэгээр ажиллаж байсан юм. Тэд удирдах ихснээс хойш бид инфляцийн хор урагшаар сэлмүүлэн мөлжүүлж долларын худалдан авах чадвар 97%-аар буурсан юм. Амьдралын төвшинг авч үзвэл ихэнх мөнгөн хөрөнгө маш цөөхөн хүнд хуваарлагдсан байгааг харж болно. Дэлхийн насанд хүрсэн хүн амын 2% нь нийт мөнгөн хөрөнгийн 50%-ийг эзэмшдэг. Америк нэгдсэн улсад хүн амын 1% нь нийт хөрөнгийн 90%-ийг эзэмшдэг. Холбооны нөөц эрх мэдлийг авснаас хойш 16 жилийн дараа Америк хамгийн хэцүү дарамтыг амссан юм. Миний судалгаагаар бол 1929 оны том хямралын өмнө элит банкирууд хувьцааны зах зээл дээрээс мөнгө татсан байна. Хямралын дараа тэд хямдхан хувьцаанууд жижиг банкуудыг доллар бүрийг фэнийг буюу боторхой мөнгөний үнээр худалдаа авсан байна. Ийм байдлаар мөнгө өсгөн бэхжсэн банкирууд бол Rothschilds, Rockefeller, Morgan-ийн нар байлаа. Яг үүнтэй төсөөтэй санхүүгийн хямралын тоглолт 2008 онд болж өнөөхөл банкирууд ашиг олцгоосон билээ. Хямрал болох жил хүртэл банкуд түүний дотор Америкийн банк, City Group, Chase-ийн банкуд тэдгээрийг хянагчид нь Rothschilds, Rockefeller, Morgan шууд. Хожим дампуурхан ойлгомжтой муу зээлүүдийг ялгаж зээлжүүлж эхэлжээ. Энэ нь яг л муудсан жүржийг хайрсанд хийж түүнийг дараа нь нэгдүгээр зэргийн ингэж хаягалан худалдаанд гаргахтай адил юм. Энэ бол цаг хугацааны асуудал гэдгийг тэд мэдж байсан ба хэсэг хугацааны дараа доторх зүйлс болох бидний дуртай зээл үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй зүйл болохыг хамгийн анх түүнийг нээсэн хүмүүс нь мэдэх хүртэл үргэлжилжээ. Эмнэлэг сургууль тэтгэлгийн сангууд зэрэг муудсан жүрж болох тэдгээр зээлийн үр дүнг хүн бүр амсаж эхэллээ. Хүмүүс зээлийн байр суусаасаа хөөгдөж, ажлаа алдаж, аж ахуйгаа орхон амар тайван амьдралаач алдаж эхэллээ. Энэ хооронд асуудлыг хамгийн анх үүсгэсэн нөхдүүд болох банкуд харин аврагджээ. Яагаад холбооны нөөц Америкийн хүн амын олонхын эсэргүүцээр байтал банкуудыг аварсан юм бэ? Яагаад хямралын шалтгаан болсон тэдгээр банкуудын оронд харин санхүүгийн хямралд хамгийн их өртсөн тэдгээр хүмүүс туслаагүй юм бэ? Одоо болтол холбооны нөөцийг хянаж байгаа Rockefeller, Rothschild, Morgan-ийн гэр бүлийнхэн яагаад тэдгээр бидэнд гай тарьсан банкудад тусалсныг би судалгаагаар олж мэдсэн юм. Банкудад капитал хийлийн хүчирхэг лобби байсаар байгаа бөгөөд шуудхан хэлэхэд тэр талбар бол тэднийх. Сенатор Дик Дурбин 2008 оны санхүүгийн хямрал бол баялаг болон эрх мэдлийг төвлөрүүлэхийн тулд Pump Instant схем буюу төр зүрийн хөрөг нэртэй том банкнуудаас сайтар зохион байгуулсан найруулга байсан гэдэгт би итгэлтэй байна. Дэвид Айке холбооны нөөц хэрхэн овжноор бизнес циклгэгчийг хэрэгжүүлдэг болохыг тайлбарласан юм. Нэгдүгээр алхам загсны дэгийг шийдэх. Тэд маш их мөнгийг эргэлтэнд оруулна.
Тэд үүнийг зээлийн хүүг бууруулж их хэмжээний урт хугацаатай зээл олгож эхэлснээр хийдэг. Үүнийг бид бүүм гэж нэрлэдэг. Эргэлтэнд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа учраас зах зээл дээр худалдан авалт ихээр явагддаг. Энэ нь олон тооны эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрнууд бий болж, худалдаа ихээр хийгдэнэ. Эрэлт ихсч компаниуд нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд шинээр эсвэл нэмж зээл авч эхэлнэ. Хүмүүс амьдралдаа итгэлтэй болж, "Хөөе, би тэр компанид ажиллаж байгаа. Бид нэлээд захиалга авсан. Үнэхээр сайхан байсан. Миний ажлын байрч найдвартай. Би удахгүй том байшин худалдаж авна." Гэтэл дараа нь байдал өөрчлөгдөж эхэлнэ. Тэд одоо дэгээгээ буцааж татна. Тэд хүүгээ өсгөж эхэлнэ. Тэгэхээр одоо цөөхөн хүмүүс л зээл авна. Банкны зээлийн нөхцөлийг чангатгана. Одоо зээлийн хүү өсөөд эхлэнгүүт хүмүүс орлогын хон ихэнхийг юм худалдаж авахд биш, харин тусгай хүү татвараа төлөхөд зориулах болж. Нэг л мэдхэд зах зээл дээр мөнгөний эргэлт багасж, тэгснээр худалдан авалт ч гэсэн багасна. Аж ахуйн нэгжүүд борлуулалт муугаас ашиггүй болж эхэлснээр ажлын байраа цомготгож, зарим нь бүр хаалга барьна. Хүмүүс ажлаа алдаж, сайхан байшин худалдаж авах мөрөөдлөө орхино. Ингээд л тэд одоо дэгээг татж аваад олзоо хураанда. Тэд зээл авахын тулд барьцаалуулсан газар, үл хөдлөх хөрөнгө, тэдэнд юу л байна? Бүгдийг банкуд хуу хамна. Үнэн хэрэгтээ тэр зээл маань компьютерийн дэлгэц байсан тоо шүү дээ. Тэгэхээр энэ эдийн засгийн дэгийг дахин шидэж, дахин татж авах циклийг хэдэн зуун жилийн тэртегээс хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ бол дэлхийн хөрөнгө баялагийг хэдхэн цөөхөн хүний гарт төвлөрүүлэх нэг хэрэгсэл юм. Надад үндэсний мөнгийг хянах эрхийг өг. Тэгвэл надад түүний хуулийг хэн хийж байгаа нь хамаагүй. Warren Meyer, Amschel, Rothschild. Олон улсын төвшин төв банкуд нь дэлхийн банк болон олон улсын валютын сангаар дамжуулан зээл өгөх замаар тухайн үндэсний баялагийг ашиглаж ашиг олдог ба тэдгээрийн ашигт малтмлын ордуудыг цөлмдөг. Төв банкнуудын төв банк бол олон улсын төлбөр тооцоог тэнцвэржүүлэх үүрэгтэй Rothschild-ийн байгуулсан банк байдаг. Элитүүд бидний амьдралыг хянахад хэрэгтэй бүх зүйлд оролцохоор байрлсан байна. Дэлхийн хаач очсон мөнгөний системийг банкуд хянж байдаг. Банкуд хүмүүсийн хоолтой байх үгийг хянж байдаг. Тэр бомбон ч бай, өдөрт ганцхан долларын орлоготой хүн ч бай. Мөнгийг хянж байгаа тэр хүн л дэлхийг эзэмшиж байна гэсэн үг. Зөвхөн маш цөөхөн хүмүүс л мөнгийг хянж байна. Энэ үед миний дэлхийг үзэх үзэл орвонгороо эргэж толгой дээрээ зогсох шиг л болсон. Энэ бүхнийг мэдснээр би ийм олон хүний өмнөөс сэтгэл зовсондоо үүнийг хүлээн авч чадахгүй надад хэцүү байлаа. Үүн дээр мөнгө хийх зөвшөөрлийг олсноор төв банкны эдгээр цөөхөн элитүүд бүхэл дэлхийг мөнхруулан залдиж асар их амжилттай өссөн бүхнээ хийж байгаа билээ. Тэдэнд асар их хөрөнгө баялаг байна. Тэдэнд өөр юу хэрэгтэй юм бэ? Тэдний жинхэнэ санаа зорилго нь юу юм бэ? Дэлхийг ноёрхогч агентуудыг илрүүлсэн. Шудраг хүн өөрийгөө төөрөлдөж байсан гэдгээ мэдвэл нэг бол төөрөглөө, нөгөө бол шудраг байдлаа орхино. Мэргэжилтэн судлаачид надад эдгээр элит банкны систем болон тэдгээрийн нууц агентуудын зорилго нь бүх дэлхийг ноёрхох санаанаас өөр юу ч биш гэдгийг гарцаагүй үнэмшилтэйгээр зайлшгүй нотгоонуудаар батлан хэлж байсан юм. Анхандаа би энэ санаанд шууд итгэхгүй байлаа. Гэхдээ энэ эрэл ба намайг хааш нь хүрэх байсан ч хамаагүй би сайн сайхан хөгжил, дэвшлийн шийдлийг заавлуулахын тулд эрлээ цааш нь үргэлжлүүлсэн юм. Нэгэн шөнө би 3 цагийн алдад гэнэт энэ цөөхөн хүмүүс үнэхээр дэлхийг ноёрхохыг хүсдэг юм бол тэд зорилгодоо хүрэхийн тулд юуг гартаа оруулах байсан бэ гэсэн галттай асуулт толгойд бууж сэрсэн юм. Би орноосоо үсрэн босч нэгэн жагсаал гаргалаа. Хамгийн түрүүнд тэд мөнгийг хянах байсан. Энийг тэд аль хэдийн хийж байгаа. Мөнгийг хянаж гартаа авснаар тэд бусад бүх зүйлийг залж удирдах боломжтой болсон.
Тэд мэдээж эрчим хүч энергийг хянах хэрэгтэй. Тэрийг хийж байгаа. Тэгэд бас хөдөө аж ахуй дэлхийн худалдааг бас хянаж байгаа. Тэгэд бас дэлхийд даяар усны нөөц өдөгч худалдан авч байгаа. Тэгэд эрүүл мэндийг гартаа оруулсан бөгөөд уламжлалт эмчилгээг дарангуйлан зайлуулахыг оролдож байна. Тэгэд бас бид ямар мэдээллийг авч байх ёстой, түүнд хэрхэн хандахыг зааж байна. Америкт одоогоор ямар цензургүй, хяналтанд ороогүй хамгийн том мэдээллийн хэрэгсэл бол интернет байна. Гэхдээ одоо бас төр засгийн газар, том аж ахуйн нэгжүүд интернетийг хяналтандаа авах гэж олон талаас зайрч байгаа. Мэдээж бүрэн хяналт тогтоохын тулд өөрөө сэтгэгчдийг хянах шаардлагатай болно. Тэд бидний эрхийг зөрчиж, энгийн иргэдийг тагнан мөрдөж, бидний амьдралын бүхий л хэсэгт мөрдөн мушгиж байна. Эрх мэдэл хүч чадалтай элитүүд дэлхийг ноёрхохын тулд бүгдийг урьдчилаад бэлчгсэн байсан мэдсэн тэр өдөр би том ах ирж яваагүй харин хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн болохыг ухаарсан юм. Бид алидийн матрикс дотор орж гисэн явж байна. Тэгэхээр одоо бид эндээс яаж гарах вэ? Би энэ үйл явцыг сайн ойлгож судлахын тулд Эдгар Эйсийн группийн зохион байгуулалт болон тэдгээрийн үйл ажиллагааг мэдэх хэрэгтэй байлаа. Харьцангуй цөөхөн хэдхэн гэр бүл байлаа. Ялангуяа Ротшильд, Рокфеллер, Морган, Карнеги, Харримен, Шиф, Варбург нарын гэр бүлийнхэн хэдэн үеэрээ барууны толгойлогч элитүүд ажээ. Эдгээр гэр бүлүүдийн бүх хүмүүс энэ дэлхийг глобалчлах ажиллагаанд ухамсартайгаар бодлоготой юм уу идэвхтэй оролцдог гэж ойлгох гээгүй юм шүү. Харин энэ эзэнт гүрний толгойлогчид буюу банкуудыг хянагчид олон хүмүүсийн амьдралыг сүйдэх харанхуй бодлого явуулж байгаа гэдэгт л итгэлтэй байгаа юм. Энэ бодлогыг сэм хэрэгжүүлэгч агентууд янз бүрийн нэрээр олонд илэрхий билээ. Тэд дэлхийн хаасайгүй цоочтой хаалганы цаана далдуур уулзалдан асуудлаа ярилцсан хэлэлцэж байдаг тухай хангалттай олон мэдээллүүд бий. Тэдний олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, банк бизнес, цэрэг арим, улс төр эдийн засаг, эрүүл мэнд, нууц албал зэрэгт явуулж байгаа шатлан удирдах арга салийг танилцуулах болно. Мэдээж эдгээрийн онцлогч нь бүгд шийдвэрлэх төвшөнд орж ажиллаагүй нь ойлгомжтой боловч оролцоо мэдээллийн шаталсан зохион байгуулалт байдаг. Элитүүдийн хяналтыг илтгэсэн хамгийн чухал бэлэг тэмдэг бол долларын дэвсгэр дээр байдаг All-CNI буюу бүхнийг харагч нүд юм. Энэ бэлэг тэмдгийг Америкийн мэдээллийг хянах систем болох Total Information Awareness, Британийн нууц алба M15, Ротшильдийн бүхнээр нь санхүүжүүлж бий болгосон Израилийн дээд шүүхийн эзэмшил газарт харж болно. Тэд домогт пирамидын агуу утга санааг тусгасан пирамидын ороогоос түүний доор орших бүх чулуу, ширхэг бүрийг удирдан захирч хянаж байх санааг энэ бэлэг тэмдэгтээ агуулжээ. Хамгийн сэтгэл өвдгөн аимшигтай зүйл бол тэд ямар нэгэн зүйлийн эсрэг үзэл суртал дэлгэрүүлэн түүнийг хэрэгжүүлэх явдал юм. Тэд еврейчүүдийг бусдыг ялгарлан гадуурхах бодлого явуулж байна гэж хүмүүс итгүүлж байсан билээ. Энэ үйл явдал олон хүмүүсийн амьдралыг булшилж сүйтгэсэн юм. Надад үүнийг тайлбарлахыг зөвшөөрнө. Үнэн хэрэгтээ бол ямар ч еврейн агентын ажил байгаагүй гэдэг нь гарцаагүй юм шүү. Төв банкныхан болон дэлхийн 2 дугаар дайны үеэр еврейчүүдийн эсрэг Гитлертэй холбоотой байсан хэсэг бүлгүүд санхүүжүүлсэн болохыг баримтжуулсан байна. Эдгээр хүмүүсийн гэр бүл хэдэн үеэрээ чирэгдэж болох хөрөнгөтэй болсон. Бас асар их мөнгө үйлдвэрлэх эрх мэдэлтэй болсон. Тэдний эцсийн зорилго нь хөрөнгө мөнгө байсан гэдэгт би итгэхгүй байна. Амьдрал шаардлагатай бүх материаллык баялагтай болсон хүнд өөр сэтгэл хөдлөм юм юу байх вэ? Олон хүний хувьд тэр бол эрх мэдэл юм. Дэлхийг ноёрхох эрх мэдэл. Тэд өөрсдийгөө ухаалаг элитүүд гэж бодох болсноос хойш бусад бүх төлөвлөгөөнөөс илүү нэгэн шин төлөвлөгөөтэй болсон. Тэдэнд эрхчлөө бол аюултай зүйл гэсэн санаад ирсэн. Хэрвээ хүмүүст эрхчлөө олгох юм бол юу болно гэж? Тэгвэл хүмүүс тэдний хүслээр ашиглагдахгүй. Тэдний хүснээр бодож сэтгэхгүй шүү дээ. Бид тэднээс ухаантай учраас өөрсдийнхөө сайн сайхны төлөө харин ч тэднийг ноёлох байсан биз. Элитүүд дэлхийг ноёрхох бодолтой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон үеэс би тэднийг тэр санаагаа олон нийтэд тод томруулнаар дэлхийн шин засаглал гэж нэрлэхийг харсан юм. Хэрвээ бид амжилттай байвал тийм ч байх ёстой. Тэгвэл бид дэлхийн шин засаглалд маш их боломжтой болох юм. Энэ бол маш тодорхой бөгөөд үндсээрээ өөр шаардлага бүхий цоошин дэлхийн шин засаглал юм. Дэлхийн шин засаглалыг тогтоох хэрэгтэй. Энэ бол маш том боломж. Дэлхийд улс төрийн жинхэнэ удирдлага яаралтай шаардлагатай байна.
16 дугаар Пап Бенедикт. Бидний одоогийн нөхцөл байдлын үүднээс харахад манай дэлхийн шин засаглал гэдэг санаа сайхан сонсогдож байж болох юм. Гэхдээ би юуны урд цөөхөн элитүүдийн зорж байгаа даяарчлалын засаглал болон дэлхийн засгийн газар хоёрыг ялга салгахын тулд хүн төрөлхтөн бид оюун санааны болон үндсэн эрх ашгаараа бүгд хоорондоо холбоотой, эв нэглэлтэй байх зарчимтай гэдгийг гол болгосон юм. Харин даяарчлалын ноёрхлын агентууд үүний яг эсрэгээр хийж байна. Тэд биднийг салгах, хагаралдуулах стратеги явуулж, нэгнийхээ эсрэг зогсож биднийг либерал намынх, ардчилсан намынх, аль эсвэл консерватив намынх гэх мэтээр үзэл бодлоор сөргөлдүүлдэг бөгөөд эцсийн эцэст аль ч нам нь адилхан төлөвлөгөөгөөр ажилладаг шүү дээ. Миний бодлоор бол бид бүх эрх мэдлийг авч бүх дүрм журмыг тогтоож байгаа цөөхөн хүмүүсийн удирдлага доор сэргийн диктатур шиг тоталитар удирдлагад орсоор байна. Хэрвээ энэ үнэхээр бүтэх юм бол бид хаашаа зүгтэх нуугдах аргагүй болно. Энэ талаар бодоорой. Үнэн хэрэгтээ энэ бүх хувилдааныг их хөгийн байдлаар зохион байгуулсан байдаг боловч нийгмийн талаас нь үзвэл хүмүүст хүн дээр тусдаг билээ. Ямар нэгэн хэрэг явдлын талаар тэд бидэнд дандаа сонсоход үнэхээр итгэмээр ухаалаг төв зохион тайлбарладаг. Эцсийн дүндээ мөнгө болон хяналтыг авсан нөгөө л хүмүүс тэр хэрэг явдлыг ашиглаж байсныг, жинхэнэ бол тэр түүх нь хизээч тэр үйл явдлын шалтгаан байгаагүй гэдгийг би тайлж мэдсэн юм. Олон 10 жилийн дараа нотлогоо хэрэг явдлыг судалж үзсний дараа тэр бүхэн тохиолдол байгаагүй. Хэдхэн цөөхөн банкир, элит гэр бүлүүд тэдний улс төрийн түншүүд, агентууд үлдсэн хүмүүс болох биднийг дарангуйлан хянаж байхын тулд сайтар зохион байгуулсан найруулга байсан гэдэгт би бүрэн итгэлтэй болсон юм. Энэ бүх зүйлийг дүгнэн үзэж, үннийг олж мэдснийхээ дараа би хэр их цааш нь судлах хэрэгтэй болохоо мэдмээр байлаа. Хүмүүс ямар муухай юм хийж чадах вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй юу? Энэ хүмүүс хэн бэ? Тэдний агентууд нь яаж ажилладаг вэ гэдгийг мэдэх нь чухал байсан тул би үүнийг цааш судлахаар шийдсэн юм. Яагад гэвэл нөгөө талд нь зовлон зүдгүүр, цэвэр ариун байдал, хүч чадал байгаа учраас чухам юу болоод байгааг ойлгож ухаарснаар бид энэ хүч чадлаа үр дүнтэй зүтгэлдээ төвлөрүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бусад хүмүүс өөрийнх нь талаараа юу гэж бодох бол гэсэн айдасд оршихно хүн төрлөختний хамгийн том шорон юм. Хэрвээ би энэ бүх бодол санаагаа илэрхийлвэл хүмүүс юу гэж бодох бол гэсэн бодол. Хэдийгээр энэ талаараа санаа тавьж байгаагүй боловч бусад хүмүүс миний талаараа юу гэж бодож байсныг мэдсэний дараа л би юм. Урд нь бид ямар шоронд амьдарч байснаа ойлгосон юм. Ингэж би хэдхэн цөөхөн хүн олон хүний хяналтандаа байлгах нь ямар амархан болохыг мэдсэн юм. Үүний тулд юу хийх ёстой вэ гэвэл нийгмийн харилцааны хэм хэмжээ буюу юуг зөв, юуг буруу гэж үзэх вэ гэсэн загвар тогтооно. Хүмүүжилтэй ба хүмүүжилгүй, сайн ба муу, эрүүл ба солиотой, боломжтой ба боломжгүй гэх мэтээр өөрөөр хэлбэл дарамт зовооргүй бүс байгуулна гэсэн үг. Хэрвээ та энэ бүсд амьдарч, бодож, ярьж, итгэж байвал таныг хүмүүс энгийн гэж үзэж амар тайван байлгах болно. Хэрвээ та энэ бүсээс гадагш гарч ондоогоор сэтгэж түүнийг илэрхийлвэл бүхэл шоронгийн харгалзагчид буюу синхруулэгчид тэдгээр энгийн бүсээс гадагш гарсан хүнийг олж эхэлнэ. Энэ дарамтгүй бүсийн гаднаас хүмүүс юу гэж бодож ярьж байгаа нь хэнд хамаатай болохыг ажиглавал сонирхолтой хариу гарна. Тэд хизээч хэрвээ би энийг хийвэл дэлхийн банкны захирал юу гэж бодох болоо гэж бодохгүй. Харин ээж юу гэж бодох бол? Эсвэл ширээнд хамт сууж байгаа найз нар юу гэж бодох бол? Бүр эсвэл ажлынхан маань юу гэж бодох бол гэж ил бодогддог. Ингэж синхруулэгчид хэвийн хэм хэмжээг тогтоосны дараа бүхэл бүтэн загварын хүн сүргийн аримтай болж энэ загварыг бас бусаддаа ч гэсэн тулгах хүн сүрэг бий болно гэсэн үг. Даяарчлалын ноёрхлын том стратеги аль хэдийн хэрэгжээд явж байна. Тэд удирдан залхад амар байхаар тооцож үндэстнүүдийн хөлийг хамаарахгүйгээр дэлхийг супер улсуудад хуваажээ. Тэд аль хэдийн Европын холбоо, Африкийн холбоог байгуулжээ. Америкийн холбоог төлөөлөн Америк, Канада, Мексикийн удирдлагууд хамтын ажиллагааны аюулгүй байдлын зөвлөл нэртэй байгууллага өчнөө жилийн өмнөөс ард түмний болон конгрессийн зөвшөөрөлгүйгээр хойд Америк төвд ажилладаг байна. Пасификийн холбоо аль хэдийн ажилдаа ороод байна.
Энэ бол бүхэл дэлхийг хянах ноёрхлын засгийн бүтэц зохион байгуулалт. Энд Европын хамгийн хүчирхэг чухал хоёр хүн дэлхийн нэг засаглал шилжих тухай ярьж байна. Бид энэ дэлхийн шин засаглалын хүрээнд Атлантын далайн хоёр талд яг адил дүрм журм яг адил загвар үйлчилдэг болгох нь хуулийн чухал. 2008 он бол санхүүгийн хямралын улмаас байгуулагдсан дэлхийн засаглалын байгууллагын анхны жил юм. Олон жилийн түвшинд элит том байгууллагуудыг байгуулсан ба үүгээрээ өөрийнхөө улс төрийг хэрэгжүүлдэг. Үүнд дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн банк, олон улсын валютын сан гэх мэт. Джон Перкинс бол дэлхийн бүх орнуудад болдог банк, компани, засгийн газар хооронд явагддаг хэлэлцээрт олон 10 жилийн турш эдийн засгийн алуурчны хуваар оролцож явсан хүн юм. Бид олон арга техник хэрэглэдэг. Ихэвчлэн манай том компаниудын сонирхлыг татсан баялаг бүхий орнуудад очиж дэлхийн банк ч юм уу түүний дор ажилладаг өөр ямар нэгэн банкар дамжуулан тэдгээр улсуудад их хэмжээний зээл олгодог. Гэхдээ тэр мөнгөний ихэнх нь Америкийн компаниудад очдог ба тэр оронд өөрт нь очдоггүй. Bechtel, Halliburton, General Motors, General Electric гэх мэт компаниудаар эдгээр орнуудын асар том дэд бүтцийн төслүүдэд зээл өгдөг. Цахилгаан станц, зам, гүүр, бомб, худалдааны парк зэрэг холдуу баячуудад зориулагдсан зүйлд оруулдаг. Бодит байдал дээр ядуучууд уламж тарчлан зүдэрдэг. Учир нь тэдгээр орнууд тэр асар их зээлийг буцаан төлөх хэрэгтэй. Энэ зээлийг буцаан төлнө гэдэг нь тэд ард иргэдтэй боловсрол, эрүүл мэнд зэрэг бусад нийгмийн халамж өгөх боломжгүй болно гэсэн үг юм. Эцсийн бүлэгт тэр оронд асар их өрийн данс үлдэх ба энэ нь анхнаасаа төлөвлөсөн зүйл үлээ. Ингээд бид эдийн засгийн алуурчид тэдгээр улсуудад очиж та нар бидэнд маш их өртөө. Тэгээд одоо өрөө өгч чадахгүй байгаа учраас бидний шаардсныг хийх ёстой. Хэрвээ Америкийн эсрэг үзэлтэй ерөнхийлөгч сонгогдох юм бол бидний хэн нэгэнд очиод за ноён ерөнхийлөгч тэгэхээр та одоо ерөнхийлөгч учраас би та болон танай гэр бүлийг маш баян болгох боломжтой. Хэрвээ та манай дүрмээр тоглох юм бол энэ халаасанд танд өгөх хэдэн зуун сая доллар байна. Харин та үүний эсрэг биднийг хөөж гаргаад амралтаа биелүүлэхгүй байх юм бол миний нөгөө халаас нь таны нэрийг бичсэн, танд зориулсан сум байна гэж хэлдэг. Тэгээд манай нефтийн үйлдвэрүүдэд нефтээ маш хямдаг. Эсвэл дараагийн нэгдсэн үндэсний байгууллагын чуулган дээр бидэнтэй санал нэгтэй байж биднийг дэмж. Эсвэл манад цэргийн анги салаагаа явуул Иранд бидний ажиллагаанд оролц гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бид дэлхийд дахинд эзэнт гүрнээ тогтоодог ба энэ бүхнийг бид хийсэн гэдгийг маш цөөхөн хүмүүс л мэддэг. Энэ дэлхийг ноёрхох иймэрхүү хувилдааныг би хэрэгжих боломжгүй гэж бодож байсан юм. Учир нь хүмүүс зүгээр л иймэрхүү ажиллагаа явуулах үндсэн шаардлага болох нууцыг хадгалах чадамжгүй үлээ. Иймээс энийг боломжгүй гэж үзэж байлаа. Хүмүүсийн боддог буруу бодол бол засгийн газар чадамжгүй учраас энэ бүхэн болж байна гэдэг үнэн биш юм. Үүнийг хэрэгтэй энэ бол жинхэнэ том төөрөгдөл. Хүмүүс үүнийг үнэхээр мэддэггүй. Мэдээж хүмүүсийн энэ төөрөгдөл тэдэнд маш сайхан үнэлэн далдлалт болж харин ч тэд хаашаа явах ёстойгоо сайн мэдэж тийшээгээ ч явж байгаа. Гэвч би ийм том авилгалын нууц яаж хадгалагдаж болдгийг асуусан юм. Зарчим нь хингийн. Хэрвээ энгийн биш байсан бол хэрэгжих боломжгүй. Үүнийг нэг шатлсан пирамидтай зөвлөж болно. Өнөөгийн бүх байгууллага улс хоорондын ч бай, компани ч бай, их сургууль ч бай, засгийн газар ч бай, нууц албад ч бай, бүгд л яг шатлсан пирамид шиг зохион байгуулалттай байдаг юм. CIT ч бай, бүгд л энэ нэг л системд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Need to know систем буюу хүмүүс зөвхөн өөрийнхөө ажлыг хийхэд л шаардлагатай. Мэдвэл зохих зүйлэл мэддэг систем гэсэн үг. За тэгэхээр жишээ болгон нэг банкыг авч үзье л дээ. Зүгээр л нэг тусдаа банкыг. Хамгийн доод түвшинд банкны цонхон дээр хүмүүс чекээ тейлерт өгч үйлчлүүлж байдаг. Тейлер банкны эдийн засагч юу хийдэг вэ? Юуны талаар хэлэлцэж байдгийг мэддэг вэ? Тэд зөвхөн өөрийнхөө ажилтай хамаатай зүйлийг л мэддэг. Банкны менежер өрөөндөө түүний дээд талын удирдлага чухам ямар ажил явуулж байгаач мэддэг вэ? Тэрч дараагийн дээд төвшөндөө юу болж байгааг ч мэддэг юм. Эцэст нь энэ пирамидын хамгийн дээд төвшөнд цөөхөн хүмүүс л байдаг юм. Эдгээр цөөхөн хүмүүс л эцсийн эцэст энэ банк ямар зорилготой болон яаж ажилдгийг мэддэг буюу нууцыг мэддэг агент хүмүүс юм. Энэ л байдлаар дэлхийн 2 дугаар дайны үед атомын бөмбөгийг үйлдвэрлэх Манхэттен төслийн нууцыг хадгалсан бөгөөд хэдийгээр энэ төсөл дээр 130 мянган хүн ажилласан боловч хэн ч тэр зэвсгийн чухам юу болохыг мэдээгүй юм. Анх би эдгээр агентуудын авч байгаа арга хэмжээ, тэдний зорилтыг мэдээд бараг 2-7 хоног ханиа төрсөн юм шиг сул байж үлээ. Тэгээд энэ бүхэн
Хүний чадварыг устгах маш овчин төлөвлөсөн залим их гэдгийг санаж ухаарсан юм. Одоо ч бидний чадвар гялалцсаар байна. Хэдийгээр биднийг системтэйгээр байнга дарлангутаасаар ирсэн ч гэсэн хүн төрлөختөн бид амьд үлдэхийн тулд шинээр сэтгэн ухаалаг шийдлүүдийг гаргаж олон асуудлыг шийдвэрлсээр ирсэн билээ. Энэ схем төлөвлөгөө нь ямар зайлтай овон ихтэй зохион байгуулалттай байсныг мэдээгүй нь бидний буруу бишээ. Харин үүнийг олох нь бидний гарцаагүй шаардлага байсан юм. Хяналтаа тогтоож байгаа элитүүдийн одоо байгаа дэлхийг анхааралтай ажиглаад хэрвээ тэд хаасайгүй ноёрхол хяналтаа бүх салбарт бүрэн тогтоовол үүний дараа тэдний бидэнд санал болгох дэлхий ямар байх вэ гэдгийг би бодож үзсэн юм. Тэр даяарчлагдсан шин дэлхийн засаглалд цөөн тооны хүмүүс өөрсдийн хяналтын систем, харгас хүчирхийллийн дор бүх хүмүүсийг бүрэн хяналтанд авч бидний үзэл бодол санааг хянаж, өөрийн сүлжээнд оруулж дарангуйлах болно. Оппозицийн жижиг ардыг төсөөлүүлэн бодоод үз. Тарчиг ядуу амьдардаг хүмүүсийн дунд цэрэг армийн том төлөөлөгчтэй амьдардаг бөгөөд хөрөнгөтнүүд нь хөрөнгөгүйчүүдээс өөрийгөө хамгаалан оршдог үлээ. Тэдний зорилго нь үнэхээр аюултай бөгөөд тэд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд юунаас ч эмээхгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Хэдийгээр Америкчуудын хувьд ч хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч эдгээр цөөхөн элитүүд Америк нэгдсэн улсын санхүүгийн чадварыг эвдэж тусгаар тогтнолыг алдагдуулах санааг агуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Зэвсэгт хөдөлгөөн эсэргүүцлийн жагсаал зэргээрээ Америк нэгдсэн улс эрх мэдлийн төвлөрлийн хамгийн том саад болж байгаа. Хэрвээ энэ улсд оройт боломж гарвал Америкчуудын эрх мэдэл, түүний бүтээмж, бидний амьдралыг олон улсын элитүүд алхам алхмаар сорон авч дэлхийн ноёрхлын төвлөрлийн диктатурт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг Дэвид Айк тоталитар тип той буюу утсан хүүхэлдэй гэж нэрлэсэн. Бидний хязгаарч төлж барахааргүй өрн унгаасан байгаа гэдгийг та санаарай. Тэд долларыг халж глобал буюу олон улсын IWF гэх валютаар солихыг зорж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид бүгдийн мөнгийг төвөөс компьютераар зүгээр л идэвхгүй болгож орхино гэсэн үг. Түүхэнд анхудаа цаг уурын өөрчлөлтөд тэмцэхнэрээр олон улсын татваргээлчийг санал болгосон юм. 2009 онд Копенгаген хотод болсон цаг уурын конференцийн гэрээн дээр байгаль цаг уурт санаа зовох бидний сэтгэлийг яг л Трояны хөлөг мэт өөртөө татаж урд өмнө огт үзэгдээгүй нүүрс хүчлийн хийн татварыг улс орнууд Дэлхийн банкнд төлж байхаар болгож эсэргүүцэн тохиолдолд олон улсын цагдаагаар хүч төрхийг ч зааж өгсөн юм. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад ямар ч дарангуйлалгүйгээр олон арга хэмжээ авч болох л байлаа. Тэд нийгмийн харилцааг ямар нэгэн байдлаар өөрчлөхийг хүсвэл үүнийг ээлж шууд хийх юм бол хүсээгүй хариу үйлдэл гарна гэдгийг мэдж байгаа. Тиймээс шууд eel хийхгүй. Тэд үүнийг асуудал үүсэх, түүнийг хүлээж авах олон нийтийн реакц, асуудлыг шийдвэрлэх байдал гэсэн тоглоомоор хэрэгжүүлдэг. Нэгдүгээр шат. Тэд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал үүсэх нь энэ нь хэн нэгэн террорист бөмбөг дэлбэлсэн байж ч болно. Эсвэл 9-р сарын 11-ний үйл явдал байж ч болно. Аль эсвэл валютын ханшны өөрчлөлт, эсвэл биржийн дампуурал, эсвэл засгийн газар тарах асуудал ч байж болно. Тэд хүмүүст өөрсдийнхөө хувилбарыг ярьж эхэлнэ. Аад нь хэн буруутай, вэд нь яагаад гэх мэт. Яг энэ үед хэрвээ бид жинхэнэ утгаараа сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэлтэй байсан бол энэ бэрхшээл реакц шийдвэр гэдэг тоглоом хэрэгжихгүй байх байлаа. Харин түүний оронд олон нийтийн хэвлэл мэдээллийн PR-ийн товчооноос албан ёсны захиалгат хувилбарыг хяналттай хэвлэл мэдээллийн сүлжээгээр хүмүүст хүргэдэг. Саддам Хүсейн бүх нийтээр устгах зэвсэг нууж байсан гэж ерөнхийлөгч Жорж Буш хэлсэн нь үнэн байлаа. Хүмүүсийн хүлээж авдаг мэдээллийн их үүсвэрийг цорын ганц PR-ийн товчооноос гаргадаг. Дараагийн алхам нь болох асуудлыг хүлээж авсан хүмүүсийн реакц буюу жигсэл зэвүүцэл эсвэл айдас бүр маш их айдас. Хүмүүс энэ асуудлыг ингээд бож болохгүй. Үүний эсрэг юм хийх ёстой. Төр засгаас ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэдгэн сэтгэл зовцгож эхэлдэг. Энэ нь дараагийн буюу 3 дахь шатыг хэрэгжүүлэх боломж олгодог. Асуудлыг шийдэх. Өөрөөр хэлбэл энэ бэрхшээлтэй асуудлыг өөрсдөө үүсгээд дараа нь олон нийтийн сэтгэл санааг хуурамч түүх зохион төөрөгдүүлээд тэгээд тэр асуудлыг шийдвэрлэх арга замыг олж буй мэтэр өнөөх өөрсдийн найруулсан санаагаа хэрэгжүүлдэг юм. Энэ жүжигийн санааг санаатаагаар найруулдагч бай. Үйл явдлыг ашигладагч бай. Миний хувьд тэд зорилгодоо хүрэхин тулд хэр хол явах нь вэ гэдгийг мэдэх нь чухал байлаа. Вьетнамын дайныг өдөөхийн тулд худлаа хэрэг явдлыг шалтгаан болгосон гэдэг нь баримтаагаар нолгдсон зүйл үлээ. Батлан хамгаалах яамны сайд байсан Роберт Арагнамяри Вьетнамчууд Тонконд усан онгоц руу үнэндээ бол огт дайраагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Бид нэрөө тэр өдөр дайрсан гэдэг бол хотлоо. Тийм юм огт болоогүй.
Өнөө үед болсон хэрэг явдлын нэг бол ерөнхийлөгч Буш огт байгаагүй үе олноор хөнөөх зэвсэг гэдгийн түүхийг Иракт дайн зарлагтаа ашигласан билээ. Иймэрхүү тактикуудыг false flag ажиллагаа гэж нэрлэдэг. 9 сарын 11-ний үйл явдлыг олон хүмүүс ойролт орнуудын нийтийг хяналтанд авах, үндсэн хуулийн хамгаалтыг үгүй хийхин тулд хийсэн бас нэгэн false flag ажиллагаа байсан гэдэгт улам ихээр итгэх болсон. Цагдаагийн дэглэм энэ улсад аль хэдийн тогтсон. Хэрвээ засгийн газар биднийг тэдний төлөвлөгөөнд аюул учруулж байна гэж үзвэл бидний хэнийг ч урьдчилан мэддэхгүйгээр хязгаарч хамаагүй баримтлан хорих, бүр хууль ёсоор мөрдөж мушгиж, тамлаж, бүр алдаж болдог. Тэгэд энэ үйлдэлээ нөгөө л терроризмын сэжигтний эсрэг арга хэмжээ авч байна гэж халахвчлан нэрлэдэг. Биднийг улам л ихээр хянан ажигладаг болсон. Зөвхөн 2010 онд л гэхэд Америк нэгдсэн улсад дангаараа 30 сая хяналтын камерыг хаасайгүй зоосон. Хэрвээ бид жагсах юм бол зөвхөн чөлөөт бодлоо илэрхийлэх бүсгийг хичнээн зөвшөөрдөг. Энэ тэгээд чөлөөт бодлоо илэрхийлсэн хэрэг болох уу? Бидний бүх утасны яриа, илгээсэн мэйл, шууданг бүгдийг архивлан авч дуртай цагтаа тэд үзэх боломжтой. Бидний жолооны үнэмлэх, иргэний паспорт үнэмлэхэн дээр электрон чип суулгасан байдаг ба биднийг хаанч байсан тэд мөшгөх боломжтой. Одоо бүр эмнэлгийн өвчтнүүдэд микрочипийг арьсан доор нь байрлуулдаг боллоо. Үнэн хэрэгтээ анх ийм чипийг Procter & Gamble компани өөрийн бүтээгдэхүүний хаана хэрэглэгдэж байгааг мэдхийн тулд туршиж байсан юм. Энийг их үр дүнтэй гэж үзээд тэр бүхэд CIA буюу тагнуулын төв газрын ассистент захирал Джеймс Моннер Саймон энэ бол дэвшилттэй алхам гэж хэлж байлаа. Хүн нэгүрийг сайн хянаж мөрдөж байхын тулд бүгдэд хүрэлцээтэй чипээр хангагдсан байгаа. Энэ дуртай хянах төслийг Америкийн сансрын командаас Volks Spectrum Dominance буюу ард түмний спектр хяналт нэртэйгээр танилцуулсан байна. Саяхан зохион бүтээсэн өндөр хөгжилтэй хиймэл дагуул болон шулуун лазерын энергийн төхөөрөмжүүдээр биднийг дэлхийн аль ч өнцөгт овоо хараандаа авах боломжтой. Миний бодлоор тэд бидний ямар ч эсэргүүцлийг зогсоолоход бэлэн байхыг эрмэлзэж байна. Улам ихээр торжуулсан контейнер болон төмөр вагонуудыг Америк нэгдсэн улсын хаасайгүй засаж сэлбэн эсвэл шинээр бий болгосоор байгаа бөгөөд үе мэндэгдэх үед ашиглахаар бэлэн байдалд байна. Хятадын удирдагч Маогийн явуулсан нийгмийн туршлага бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал бөгөөд амжилттай юм. Дэвид Рокфеллер 1973 он. Энэ нийгмийн туршлагын үеэр Хятадын 70 сая хүн инх цагт алагдсан. Глобалны эрхлэлийн хөтөлбөрийн бас нэгэн харгас үеийн тухай би та бүхэн заавал хэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнийг олж мэдээд надад аимшигтай муухай санагдаж байсан боловч үүнгүүгээр миний судалгаа бүрэн бүтэн мэдээллийг агуулсан гэхэд учир дутагдaltaй бөгөөд бидний энэ байдлаас гарах арга зам, стратеги төлөвлөгөө хангалтгүй байгсан билээ. Судалгааныхаа үндсэн дээр дэлхийн хүн амын ихэнхийг ялгуурлан цөөрүүлэх төлөвлөгөө хэрэгжиж байгаа тухай нотлогоотой баримтуудыг олсон юм. Хэдийгээр энэ санаа тань солиотой юм шиг сонсогдож байж болох ч үнэн хэрэгтээ аль болох цөөхөн хүнийг абсолют хянах нь тэдний хувьд амар тул тэд энэнд зорж байгаа нь ойлгомжтой. Тэд арай чингэхгүй байдгүй гэж би дандаа боддог байлаа. Гэхдээ би өөрийгөө буруу найдаж байсан гэдгээ дараа нь ойлгосон юм. Би тэдний төлөвлөгөөний гол мөн чанар болсон Евгеник нэртэй цочирдмаар баримт олсон юм. Евгеник гэдэг нь хүнийг дээд доод ангилалд хуваан, хэнийг цааш нь өсгөх, хэнийг устгахыг шийддэг практик туршилт юм. Үргүүлүүлэх явдал нь энэ нууц төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол нууц арга зам юм. 1904 онд Карнегигийн анхны Евгеник лабораторийг Cold Spring арал дээр байгуулахад түүнийг санхүүжүүлсэн юм. Рокфеллерийн өнгөт арьснуудыг албаар үргүүлжүүлэх төслийг Евгеник төслөөр дамжуулан мөн Карл Вильгельм хүрээлэнгийн үндэслэх үзлийн төслийг санхүүжүүлжээ. Хожим нь энэ төслийг Гитлер үргэлжлүүлсэн юм. Бас 2007 онд нэгдсэн улсын хөдөө аж ахуй, өрхийн аж ахуйн төслийг санхүүжүүлж Америкийн хойд Калифорнид агаараас химийн хорт цацлаг цацсан билээ.
Ард иргэд нэгдэн үүнийг шинжлэхийг захиргаанаас шаардсаны үндсэн дээр энэ цацлага нь өвчин үүсгэх болон үргүүжүүлэх хорт бодисуудыг агуулж байсан гэдгийг нотолсон юм. Аз улхад иргэдийн эсэргүүцлийн дүнд цацлагыг зогсоосон билээ. Америкийн засгийн газар 30 гаруй ийм хорт химийн найрлагатай нууц туршилтыг бүх хот мужуудад өөрийнхөө ард иргэдийн эсрэг сэргүүд, хоригдлууд болон индианчуудын байрладаг газруудад хийсэн болох нь баригдсан юм. Бас вакцины найрлаганд үргүүжүүлэх нууц нэмэлт хийж Бразил, Пуэрто-Рико, Никарагуа, Мексик, Филиппин эмэгтэйчүүд огтод олноор нь тарьсан болох нь илэрсэн билээ. Эдгэрийг Джон Д. Рокфеллерийн Америкийн олон нийтийн эрүүл мэндийн зөвлөл, Нельсон Рокфеллерийн удирддаг боловсрол нийгмийн халамжийн сан, бас Рокфеллерийн үүсгэн байгуулсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын халхавчин доор явуулжээ. Novartis, Syngenta корпорациуд хамтран Америкийн хөдөө аж ахуйн яам, батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж, эрэгтэйчүүдийн үргүүжүүлэх үйлчилгээтэй генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг практикт туршиж, энэ туршилт дэлхийн хүн амын өсөлтийг зогсоох төсөлд чимээгүй хувь нэмрээ оруулж байна. Иймэрхүү жишээнүүд цааш нь үргэлжилсээр байна. Одоогоор дэлхийн нийтээрээ хүн амын өсөн үржих явц бууралдтай байгаа. Үүнийг би санамсаргүй явдаг гэж бодохгүй байна. Бүхэлд нь энэ схемийг ойлгосноор энэ байдлыг хэрхэн зас гаргах замыг олохын тулд би энэ бүхнийг анхааран үзэж хүн амын өсөлтийг зогсоох агентуудыг мушгин судалсан юм. Миний нэрээ танд итгэмээргүй санагдаж магадгүй. Гэхдээ та төсөөлөд үзтээ. Хэрвээ би 1932 онд Германд байгаад танд дараагийн 10 жилд өчнөө сая хүнийг устгах болно гэж хэлсэн бол та яавч итгэхгүй байх байсан да. Энэ бол өнөөгийн хүн амыг цөөрүүлэх бодлого. Цаг уурын харф төсөл, хордуулсан ус хоол, шавжны хор, хорт вакцин, хорт цацлага, генетикийн өөрчлөлттэй хүнс, дайн самуун цацраг туяа зохион байгуулалттай үе. Би эдгэрийг дурдсанараа өөрийгөө хэтрүүлээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Харин буруу ойлгосон байж болох уу? Магадгүй, гэхдээ хэн мэдлээ. Бид яг одоо хүн төрлөختний хөгжлийнхөө эгзэгтэй мөчид байна. Бидний сонголтын нэг нь өөрийгөө устгах харгас дэгдмийн замд хөтлөж байгаа бол нөгөө сонголт нь хүний тэгш ирэх, эрх чөлөөнд тулгуурласан энэ дэлхийн бүх хүнийг амар тайван эрүүл сарвал иргэншилд хөтлөж буй зам юм. Бид хангалттай их ярьлаа. Одоо та бид энэ бүхнийг тунгаан шийдэх цаг иржээ. Бид хамтдаа энэ асуудлаа зөвөр шийдэж чадна гэж бодож байна. Асуудлыг шийдэх нь. Би асуудлыг хүн төрлөختний зүрх сэтгэлийг хамгаалахын төлөөх тэмцэл гэж харж байна. Энэ нь ертөнцийг үзэх үзлээ өөрчилж, яг үнэндээ бид хэн бэ? Хүмүүний мөн чанар юу вэ гэсэн асуултанд хариулахаас эхэлнэ. Бид дээдчүүд элитүүдийн төсөөлж байгаа шиг ухамсаргүй адгуусууд гэж юу? Бид хувьсяага хүчирхийлэл эмх замраагүй байдалд автуулан зөндөн орхиод тэгээд амьдралаа хамгаалахын эрхэнд өөрсдийгөө элит гэж нэрлсэн хүмүүсийн эрхшээл байх ёстой хувь заяагүй хүмүүс юм гэж юу? Эсвэл бид байгалаасаа бие биенийгээ асран халамжилдаг бүтээлч сэтгүүтэй хүмүүс үү? Хэрвээ хүмүүс бид эрүүл сарвал байж амьдрах хэрэгтэй бүх зүйл маань бидэнд байх юм бол бид эв нэгдэл эрхчлөө хайр инэрл дээр тогтсон хүн бүр хөгжин дэвжих тийм ертөнцийг байгуулж чадна гэж би итгэж байна. Энэ хоёр төлөв байдлын аль нь бидний ирээдүг тодорхойлох вэ? Энэ бол бидний яг одоо хийх сонголт юм. Ноёдогч элит баячуудын үзэл бодол нь биднийг дандаа хангалтгүй баялагын хомсдол байлгахад үндэслэн хор хөнөөлтэй төлөв баримтлал юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн зарим нь бусдаас илүү орлоготой байж тэгснээрээ өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалахын тулд бусдыгаа бүрэн хяналтандаа байлгах гэсэн санаа билээ. Ганц зүгээр хэлэх юм бол тэдний ертөнцийг үзэх үзэл нь хомсдол ба айдастаар суурилсан байдаг. Хэдийгээр тэд тийм эрх мэдэл, хүч чадалтай ч гэсэн тэдний төлөвлөлд байгаа тэр аимшиг дэлхийн шин засаглал буюу даяарчлах санаа нь бидэнгүүгээр биелэхгүй. Тэдний энэ бодол хуучирсан үзэл гэдгийг тэдэнд ойлгуулахын тулд бид өөрсдөө энэ бүхнийг ухаан сэрж арга хэмжээ авах хэрэгтэй.
Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн тодорхой нэг үеийн мөчлөгийн сүүлчийн шат гэж би бодож байна. Бид үнэхээр нэг мөчлөгийн эзэн зогсоол дээр байна. Үүнийг би ирвэхэ болохын өмнөх агуулдаан амьдралтай зүйрлэмээр байна. Агуулдаа амьдрахын тулд экосистемийг хүнэн хоололдог. Агуулдаа өдөрт өөрийнхөө жингээс 300 дахин их ногоон ургамал иддэг үнэхээр хөнөөлтэй амьтан шүү. Тэр тодорхой мөчлөг хүртэл ингэж хоолсоор цаг нь болохоор навчинд дүүжлэгдэн унтаж, харин түүний арьс нь хатуужин хүүхэлдэйн болж хувирдаг. Биологч тэр хүүхэлдэйн уут авгалдаан эдээс боловсроход тустай тижээлийг хуримтлуулсан байдаг гэж үздэг. Энэ мөчлөгийн нэг гол зүйл нь хуучин болон шинэ хоёр хүүхэлдээ нэг хэсэгтээ хамтдаа зэрэгцэн оршиж авгалдаан амьдралыг сахин хамгаалдаг юм. Цөмийн эрчим хүчийг ашиглах ойрох дорнотод нефтийн хяналтаа тогтоох гэж оролдож байгаа одоогийн Америкийн засгийн газартай адилхан юм. Тэр үүнийгээ сайн мэдэж байгаа боловч өөрийгөө хамгаалах үүрэгтэй шүү дээ. Энэ нь тэдний ажил юм. Хэрвээ та эрвэхийг хайрладаг бол авгалдаа гიშгэж алж болохгүй. Түүнтэй адил бид тэднийг үзен ядаж болохгүй. Тэгхэн сайн зүйл биш. Гэхдээ байгальд хор хөнөөлгүй эрчим хүчний үйлдвэрлэл явуулахыг тэр нефтийн бизнес хийдэг хуучны хүнээс асуух хэрэггүй юм. Тэгэхээр хэн тэрийг хийх вэ? Бидэнд авгалдаа эрвэхэ болохын өмнө байсан хамгаалтын ууц шиг хямдхан мөртлөө өндөр бүтээмжтэй үр дүнтэй шинэ уут байгаа шүү дээ. Бидний үүрэг бол дэлхий дээр энэ шинэ ирнийг бий болгох явдал юм. Хэрвээ бид шинэ үзэл бодол зүйрлүүлж хэлвэл шинээр төрхтэй адил үйл явцыг хийх гэж байгаа бол хүн бүр түүнд оролцож хүн бүр түүний үр ашгийг хүртэхийн тулд бид бүтээлч байж зүрх сэтгэлээ хайр инэрлд оруулах ёстой. Харахад ноёрхогч элитүүдийн гарт бүх хөзөр байгаа мэт байгаа боловч хэрэг дээрээ бид илүү давуу талтай байгаа юм. Хэдэн тоо танилцуулъя л да. Маш цөөхөн агентууд элитүүдэд ажилладаг бөгөөд тэдний ихэнх нь ямар төлөвлөгөөнд оролцож байгаагаа мэддэггүй. Миний тооцоосноор зөвхөн Америк нэгдсэн улсад 1 сая хүнд нэг л ногдохоор байдаг. Байгаль хамгаалах компани эзэн Паул Хакинсийн барагцааснаар бол дэлхий дээр сая гаруй компаниуд үйл ажиллагаагаа эколог, нийгмийн халамж, хүрээлэн байгаа орчноо хамгаалах, цэвэр үйлдвэрлэл явуулахад чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн том нийгмийн хөдөлгөөн болж байна. Энэ хөдөлгөөн дэлхийд даяар цахим ертөнцөөр холбогдсон сүлжээ үүсгэснээр шилжилтийн хамгийн том идэвхтэй үйл ажиллагаа байх болно. Байгаль орчноо нөхөн сэргээхэд оршдог. Хор оршихыг зогсоохыг хүсэж цөлжилтийн эсрэг тэмцдэг. Шилжилтийг арчилдаг эдгээр хүмүүсийг ажиглахад хүн байхын утга учирыг өөрөөр хардаг хүмүүс байдаг. Хэрвээ та оптимист биш байвал зүрх сэтгэлээ чагнаад үзээрэй. Учир нь энэ дэлхий дээр энийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа үнэхээр онгон төрхөөр сайхан сэтгэлтэй сайхан хүмүүс зөндөө байдаг. Бидний дараагийн нэг давуу тал бол эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд бидний оролцоо хэрэгтэй болдог. Хэрвээ хангалттай олон хүн тэдний ажиллагаанаас татгалзах юм бол тэдний төлөвлөгөө норно. Энэ нь бас банк, хэвлэл мэдээлэл, цэрэг арим, засгийн газар гэх мэт хаач хүмүүс тэдний үйл ажиллагааг дэмжих үйлдэл хийхгүй байхад болно. Үүний тод жишээ бол Махатма Ганди, Мартин Лютер Кинг нар хүчирхийлэлгүй буюу оролцохгүй гэсэн зарчим юм. Нэг талаас тэд буюу бусдын амьдралыг дарангуйд ноёлохын тулд тэднээс ихээхэн хүч луйвер хөрөнгө шаарддаг хүлээ. Нөгөө талаас бид буюу эрхчлөөтэй амьдрахын тулд амьдралыг өөрчлөх хүч. Махатма Гандигийн хэлсэн энгийн байгалийн эрч хүч бидний талд байгаа. Энэ итгэхт одоо мянган чөлөө төс бол тосгонууд нэгдээд байгаа. Бид үр тарианы патентыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэдэнтэй хамтарч ажиллахгүй яг л Ганди тэдэнтэй хамтарч ажиллаагүй шиг бид талбайдаа химийн бодис болон гений өөрчлөлттэй тариалтыг огт зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл эдгээр нь биологийн өвөрмөц тогтолцоонд аюултай учраас. Энэ чөлөөт үсийн хөдөлгөөн бол зөвхөн хувь хүний биш, бүх амьд амьтан ургамлыгч аюулаас чөлөөлөхийн төлөө учраас маш хурдан өргөжин тэлж ГМО буюу гений өөрчлөлттэй органик хүнсний эсрэг бүсүүд Европт ч ихээр дэлгэрсэн. Бараг гарын алга уруулахын хооронд мянган ГМО-г бүсүүд үүссэн. Одоо Италийн бараг 90%, Австрийн 90 гаруй хувь нь чөлөөт бүс болоод байна. Чөлөөт бүсүүдийн үр тариа хүнсний тариалт нь үнэхээр их өөрчлөлтийг авчирч байна.
Боливид хүмүүс амьдралынхаа суур асуудлын төлөө гудамжин жагссан юм. Тэд сав суулгнуудын уурсан жагсныхаа хүчинд гадаадын компани тэдний цэвэр усны нөөцийг хямдаг асуудлыг боловч чадсан юм. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баг гаргадаггүй боловч дэлхий дахин өдөр бүр хаасайгүй ололт амжилтууд гойхалж байна. Энэ хямрал байдлыг бид яаж хэрхэх ёстой шийдлийг олоогүй цагтаа би энэ кино хийхэд бэлэн биш байсан юм. Тэгээд одоо интернет бидэнд энэ гүн гүнзгий судалгааг бусадтай хуваалцах, санаа бодлоо солилцох боломжийг олгосноор боломжтой болсон юм. Энэ вебсайтыг хийхэд бид бүтэн жил зарцуулсан юм. TribeMovement.com-д мэдээлэл баримтууд, үүний эсрэг бид юу хийх ёстой зэрэг бүгдэд ойлгомжтойгоор бүгдийг багтаасан билээ. Энд та маш энгийн чиглүүлэгчийг харж байна. Кинонд яригдсан үндсэн сэдвүүдийг наривчлан нэг бүрээр нь гүнзгий судлах, баримт нотлохоо, асуудал шийдвэрлэх арга замтай танилцсан. Та эндээс тактик, стратегийг судалж болно. Энд та бас бусадтай холбогдож чухал ач холбогдолтой асуудлуудад хамтран ажиллах боломжтой. Энэ киног үзүүлсэн бүх баримтууд нь ашиг сонирхлын зөрчилгүй их сурвалжуудаар нотогдсон баталгаажсан бөгөөд энийг та сайтан дээрээс үзэж болно. Бүлгүүдийн чиглүүлэгч танд тухайн салбарт болж байгаа үйл явдлууд түүний үр дүн бусад салбаруудад хэрхэн нөлөөж байгааг багцлан харахад туслана. Манай навигатор чиглүүлэгчийн төв нь дэлхийн хураангуй товчоо юм. Учир нь бидний эргэн тойронд юу болж байгааг мэдэх хэрэгтэй. Тухайн салбар бүрээр та нөөц, группийн стратеги, хувь хүний үйл ажиллагаа зэргийг ашиглан тайван замаар бүтээлчээр ажиллаж жинхэнэ өөрчлөлтөнд нөлөөлөх боломжтой. Манай нөөцөнд бидний санал болгож байгаа хэвлэл мэдээллүүд төрийн бус байгууллагууд зэрэг танд хэрэгтэй мэдээлэл өгөх туслах байгууллагууд холбогдсон байгаа. Би энд бас биднийг зоригжуулж буй зарим үйл ажиллагаануудыг оруулж байгаа. Энэ явц төгсгөлгүй биш ээ. Хэрвээ бид асуудлыг бүхлээр нь харж ойлгоод хүн бүр үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар ойлголттой болно. Жишээ нь бид эдийн засгийн ноёрхлын эсрэг ямар стратегиэр юу хийж болохыг эндээс харъя. Бид цаашид банк болон том аж ахуйн нэгжүүдийг аврах ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Одоогийн холбооны нөөцийг буулгах, олон улсын валютын сан, дэлхийн банк зэрэг агентуудын үйл ажиллагааг дэмжихгүй байх. Үндэсний мөнгө тэмдэгтээ хэрэглэж байх, үндэсний тусгаар банкудаа дэмжих, олон улсын татвараас альвлах зайлсхийх зөвшөөрөхгүй байх зэрэг. Би Америкт гол анхаарлаа хандуулж байгаагийн учир нь энэ улсыг хамгийн сайн мэддэг болохоор тэр. Гэхдээ энэ таагүй байдал дэлхийд даяараа адилхан байгаа тул энд дурдсан стратеги болгоёч адилхан дэлхийд даяар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хувь хүний хувьд энэ том ялгааг арилгахын төлөө бидний авч болох биднээс мөнгө, цаг хугацаа шаардлагагүй зарим арга хэмжээ тактикуудыг үзүүлье. Би юу хийж чадах вэ? Мэдээлэл олж, бусадтай холбогдож, мэдээллээ хуваалцах. Олон улсын сүлжээний том төв банкудад байгаа мөнгө авч, үндэснийхээ банкудад хадгалуулж үйлчлүүлэх нь тэдний том банкуудыг дэмжихгүй нөгөө талаар үндэсний банкаа дэмжиж нэг сумаар хоёр туулаа буудна гэсэн үг. Худалдан авах. Хөрөнгө оруулахдаа хариуцлагатай ханд. Таны зарлагдаж байгаа доллар бүхэн хэнийг дэмжиж тэтгхийг бодож бай. Бусадтай идэвхтэй холбогдож, интернетийн нээлттэй алагчлалгүй байдлыг хангахын төлөө нэгд, интернетийг хянахыг эсэргүүцсэн нэгд. Бусдаас хамааралгүй чөлөөт хэвлэлийг дэмж, мэдээллийн олон их сурвалжуудаас авч бай. Таны авсан мэдээллийг хэн санхүүжүүлж байгааг дандаа тооцож бодож бай. Генетикийн өөрчлөлтгүй органик тариаллыг дэмжиж бай. Сонгуулийг шударгаар явуулах хөдөлгөөнд нэгд. Сонгуулийн саналын мэдээлэл сонгуулийн санхүүжилтийг шалгахад нэгд. Учир нь том аж ахуйнууд хэдийг санхүүжүүлэхэд зогсоосон цагт парламент жинхэнэ утгаараа ажиллах боломжтой болно. Сэргээгдэх болон шинэ чөлөөт эрчим хүчийг дэмжиж, чөлөөт эрчим хүчний тухай мэдээллийг бусадаа хүргэж бай. Учир нь энэ технологи манай дэлхийн жинхэнэ хүч чадал динамикийг түүхэнд байгаагүй илүү хурдан өөрчлөх болно. Бүх нийтийг хамарсан хямралт асуудалд нэгдэж бай. Учир нь альва үйл явдал болохоос өмнө аль болох олон хүмүүсийг нэгтгэж чадвал амжилтанд хүрнэ.
Сая хүн нэгдэж чадвал дахиад түүнээс ч олон хүн нэгдэж чадна гэсэн үг юм. Би үзэл бодол ашиг сонирхлын зөрчил мөн түүнийг хүмүүс хэрхэн зохицуулах тухай судалсан юм. Акила Шерилийн хийдэг ажил надад сэтгэл төрүүлсэн юм. Тэр нэгэн зэвсэгт бүлэгмийн хоорондох зөрчлийг зохицуулсан юм. Хөршүүдийн харилцааг зохицуулахад хамгийн гол нь тухайн зөрчил нь өөрөө эрүүл асуудал уу гэдэг нь чухал юм. Асуудлыг шийдэггүй зөрчилдөөн л хүчирхийлэл төрөгдөг. Инхийн гэрээ байгуулсан анхны жил бидний хичээл зүтгэлийн дунд хөршүүдийн хоорондох аллах дээрэм 44% буурсан. Акила зэвсэгсэн хоёр бүлэг гал зогсоосны дараа ахлагчууд нь яаж уулзсан тухай ярьж байлаа. Нэг нь нөгөөдөө тулж очиод чи надтай ярмааргүй байгаа байх л да. Магадгүй би ч бас чамтай ярих дургүй байж болох юм. Гэхдээ энэ гал зогсоосноос хойш би энэ бүх өнгөрсөн явдлыг одоо орхиход бэлэн байна гэсэн юм. Тэгээд тэд гараа сунгасан юм. Дараа нь тэрвэрлдсэн. Тэр үедээ нүдэн ансан байлаа. Түүний ар нуруунаас хэн нэг нь хурц хувдаг зоож магадгүй гэж бодож байлаа. Хэн нэг нь эзэнт нь сум зоохыг хүлээж тэрвэрлдэж хэсэг хугацаа өнгөрсөний дараа тэд энэ үнэхээр үний юм байна гэдгийг ойлгосон юм. Миний бодлоор бол бидний зам саад болж байгаа зүйлсийг олж мэдхээс дутхгүй бидний потенциал хэрвээ гэдгийг мэдэх нь чухал юм. Тиймээс би таныг бид ямар ирээдүйд хүрч болох вэ гэдгийг харуулах гэсэн юм. Энэ бол элитүүдийн хувьд байж боломгүй мэт санагддаг. Бидний хувьд мөрөөдөл шиг санагдаж магадгүй гэхдээ харин би үүнийг бидний маш ойр байгаа ойрын ирээдүй гэж харж байна. Бид хүмүүс алж жаргалтай хөгжинд цэцгэлэх дэлхийг бий болгох боломжтой. Бид өөртөө итгэлтэй байж, агаар ус, хоол хүнс маань цэвэр ариун байж, хүмүүс хоршин хэрэгцээтэй энерги бусдаас хамааралгүй гарган авч, хүнс хоолоо өөрсдөө бий болгож, бодолдоо нээлттэй чөлөөтэй тийм л дэлхий билээ. Торгохын, шийдэхийн оронд хууль шүүхэн биднийг амьдралаа шинээр өөрчлөх, хохирлыг арилгахад тусалдаг, даатгалууд нь эмч нар болон хүмүүсийг эрүүл байлгахад тусалдаг. Боловсрол нь сайн дурын буюу төлбөргүй байж, улс гүрэн болон аж ахуй нэгжүүдийн хэрэгцээнд үйлчилдэг, бусдаас хамааралгүй. Үнэн мэдээллийг эрхчлөөд хэвлэл мэдээллийн хэрэгцээс авдаг болж, ямар нэгэн найруулсан жүжиг явагдахгүй. Чударгаар бий болсон мөнгөөр та баг эсвэл татваргүйгээр эрчим хүч халаалтаа төлж, өөрсдийн байшин машинаа өөрсдийнхөө мөнгөөр авч чаддаг болвол ямар вэ гэдгийг бодоод үзээрэй. Та мөнгөө хоримтлуулах бас хөрөнгө оруулах боломжтой болно. Та илүү их амар тайван найдвартай амьдрах болно. Энэ бүхнийг та бид урдын шиг ажиллаж, магадгүй багш ажиллаж олох боломжтой. Миний хөршүүд нийлж орчноо тогтчуулахар болсон. Бүгд л тгийгээд хуваа нийлүүлэхэд нийлээд юм болсон. Тэгээд тэд татвар төлөхийн орондоо байгаль орчноо аварч нэгэндээ тусалж, нэг хэсэг нь тэндээс ашиг олж нөгөө талаараа бүгдээрээ цэвэр сайхан орчинтой болсноороо хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулж, байгаль орчинч жамаараа хөгжих боломжтой болсон. Урд нь бид 1-ээс 5 дахь өдөр хүртэл ажиллаад, дараа нь амралтаараа байгаль орчноо аврах ажил хийдэг байлаа. Одоо харин амралтаараа далайн эрг орох болцоотой боллоо шүү дээ. Энэ хүү дэлхийн цэцгэлэн хөгжих үндэс нь сайн дурын үйл ажиллагаан дээр тулгуурлана. Энэ сайн дурын үйл ажиллагааны гол төлхөөр нь харшлахгүй байх. Хэнч таны эрхчлөө эд хөрөнгөнд халдахгүй харшлахгүй байх. Бас тааж бусдын эрхчлөө эд хөрөнгөнд халдахгүй харшлахгүй байх нь чухал. Мэдээж аргагүй өөрийгөө хамгаалахаас бус тохиолдолд энэ зарчим нь хүн нэгвэр бусдад болон өөртөө баримтлах гол зарчим юм. Ёс суртахууны харшлахгүй байхын дүрм бидний луужингийн цөм болох үндсэн чиглүүлэгч билээ. Энэ дүрм чөлөөд өөрөө зохион байгуулалтад систем байгуулахад биднийг хүн бүрийг чиглүүлэн хамгаалах болно. Ингэснээр бүхэл амьдралынхаа турш ямар нэгэн болзолдгүй сэтгэл зүрхээр амьдрах боломжтой болно. Австрийн эдийн засагч Людвиг фон Мизесийн онол надад ихээхэн сэтгэл төрүүлсэн. Тэрээр Европ коммунизм, фашизмын тогтолцоо, түүний мотивыг судлан авч үзээд сайн сайхан нийгмийн тогтолцооны үндэс юу болох талаар бүх сэтгэл оюундаа зориулан судалсан ба халдахгүй байх гэдэг онолыг боловсруулжээ. Түүний судалж мэдснээр социализмын ч вэ ардчлалын ч вэ аль нийгэмд бүлэг буюу нийтийн эрх ашигыг хувь хүний эрх ашигаас ямагт илүү чухлаар тавьж үздэг байна. Би ч гэсэн нийтийн эрх ашиг хувь хүний эрх ашигаас илүү байвал
бид цэцгэлэн хөгжих болно гэж боддог байлаа. Гэвч энэ бүхнийг нягтлан сайн үзвэл тийм биш болохыг би мэдсэн юм. Бүлэг буюу нийтийн эрх ашигт үндэслэн засгийн газрын шийдвэр бодлого нь бүхий л дайн зовлон зүтгүүрийн их усүр байсан байдаг. Үүний хөлд нь зөвхөн 20 дугаар зуунд 200 гаруй сая хүмүүс үргэлжсэн юм. Тэгэхээр энэ халдахгүй байх гэдэг зарчим яаж үйлчлэх ёстой болж байна? Зөвхөн хэсэг бүлэг хүмүүс ч биш, аль нэг улс ч биш, харин бид бүгд хувь хүмүүс цэцгэлэн хөгжих боломжтой болохын тулд системтэйгээр өсөлттэй хувирах явцаар энэ тогтолцоонд шилжих юм. Халдахгүй байх системийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө эрүүл биш системийн зарчмаар эрүүл нийгмийг байгуулах гэж оролдсон өнгөрсөн түүхийнхээ алдааг судлах хэрэгтэй. Бид энэ улсыг байгуулахын тулд хийсэн хамгийн суур үйлдэлээ эргэн харах хэрэгтэй юм. Уугуул хүмүүсийн эзэмшил газрыг хэрцгээгээр болон авч, тэдний эхнэр хүүхдийг алж хороосон, үлдсэн уугуул хүмүүсийн ядуу зүдүү болгон хөсөр орхисон ийм хэрцгий дэвсгэр суурьтай шудраг бос зүйлтэй эвлэрэн цаашид хөгжинэ гэхэд үнэхээр хэцүү. Бид энэ хэрцгийлэл 150 жилийн өмнө болсон явдал одоо энэ хамаагүй гэж үзэж болохгүй. Энэ шудраг бус явдал цаашдч өдөр бүр тохиолдох болно гэдгийг санах хэрэгтэй. Түүхэндээ Хойд Америк болон Нэгдсэн улсын хооронд 500 гаруй хилцэл гарын үсэг зурж баталгаажуулан хийхдээ уугуул оршин суугчдыг хөсөр хайсан. Үнэн хэрэгтээ бол тэд газар нутаг, байгалийн баялаг, уугуул хүмүүсийг дарлан мулжиж ашиг олж байсан ба жил ирэх тутам Европын концернууд эдгээр баялагаас хэдэн зуун тэрбум долларын ашиг орлого олж концернууд өргөжин бий болж байлаа. Хэрвээ бид том хөрөнгөтний нийгэмд байгаагүй бол хоорондоо ямар харилцаатай байж хэрхэн Хойд Америкт хамтдаа аж төрөх талаараа тодорхойлох байсан. Тэгсэн бол бид одоо ямар харилцаатай байх байсан бол бид юуг өөрөөр хийх байсан бол? Миний ярьж байгаа дэлхийн хөгжил цэцгэлтийн хөдөлгөгч хүч болсон ухамсарын шилжилт хийхэд биднээс басгүй зориг, цаг хугацаа шаарддаг. Гэхдээ бид ирээдүйн үр хөвгтдээ өгөх өөр сайхан замыг бий олж харахгүй байна. Бид мэдээж бүгдийг нэг дор хийж амжихгүй. Би харин араасаа хөврөх 3 үе шатыг харж байна. Эхний шатанд бид өнөөгийн системийг аль болох их цомхон болгож, Америкийн цэргийн төсвийг хагас хүртэл нь багасгаж, нийт батлан хамгаалах зардлыг бууруулж чадвал дэлхийн бус хэсэгтээ зориулж тэгшлэх боломжтой. Энэ болон холбооны нөөцийг өөрчилж чадваас түүнээс гарах нэг их 80 гаруй долларыг дэлхий дээрх хүн бүрийг хоол хүнстэй байх, нийгмийн халамжидлах, байгаль орчноо нөхөн сэргээх боломжтой болох юм. Олон хүмүүс дэлхий дээрх өсгөлэн уйланчлалыг үгүй хийх боломжгүй гэж үздэг. Гэхдээ үнэн дээр бол ядуурлыг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээх нь байны зардалтай харьцуулах юм бол хамаагүй бага хэлбэр юм шүү. Эрс полисийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар бол дэлхийн өсгөлэн уйланчлалыг арилгаж, хүрээлийн буй орчныг нөхөн сэргээх, дэлхийд даяар нийгмийн халамжийг сайжруулахад жилдээ 200 тэрбум хүрэхгүй доллар л хэрэгцээтэй гэж үздэг. Гэхдээ энэ бидний эрхчлөө төгслийн эцсийн зорилго хараахан биш ээ. Энэ эхний үе шат маань ямар нэг үзэл баримтад баригддаггүй. Либерал ардчилсан агентуудтай хамтран ажилласны дагуу хэрэгжих бол харин 2 дугаар шатанд уламжлалт буюу хуучны баримтлсан консерватив ухаалаг шийдлүүд хэрэгтэй болно. Энэ үе шатанд бид хувь хүний эрхчлөөг хамгаалах үүднээс засгийн газрын үүрэг оролцоог багасгаж зөвхөн бид зайлшгүй хамтран хийх зүйлс болох жишээ нь экосистем гэх мэтийн харилцааг зогсоолохын тулд цомхон байхаар зохион байгуулна. Бас энэ системд бид мөнгөний хий хөрвөх байдлыг зогсоолж чадвал түүнээс олсон үр ашгаараа бидэнд хамаатай бүх зүйлийг бид өөрсдөө хянах боломжтой болно. 3 дугаар шатанд урьдах үе шатуудаас олсон эрх чөлөөтэй болно. Өөрөөр хэлбэл хүмүүс мөнгөтэй, бас чөлөө цагтай болно гэсэн үг. Ямар нэгэн сайн дурын биш албадлагын татвар байхгүй болно. Бас засгийн газрыг сайн дураараа жинхэнэ сонголтоор сонгох болно. Хүчирхийлсэн монопол байхгүй болно. Дүрм журм байх боловч ноёдогч байхгүй болно. Хувь хүний эрх ашгийг хатуу хамгаалах нь бидний хоорондын харилцааг шударгаар зохицуулах түлхүүр байх болно. Бид бүгд өөр байх боловч бас нэгдмэл байх болно. Хэдийгээр танд энэ бүхэн биелэшгүй утопи юм шиг санагдаж байж магадгүй ч практик бодлууд надад зарим хэцүү асуудал болох эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй зэргийг залуурдан зохицуулж болохыг мэдгэд тусалсан юм.
Эдгээр 3 үе шатнаас олсон ололтуудаа баталгаажуулснаар биднийг салган хувааж байсан ямар ч үзэл баримтад баригдахгүй болж уламжлалт байдлаар буюу бидний ёс суртахууны цөм болсон харшлахгүй байх гэсэн үндсэн зарчим дээр бид бүгд нэгдэх болно. Амьдралыг өдөөгч хүчин зүйл маань олонхын эрх ашиг биш харин хувь хүний эрх ашиг байх болно. Бид бүгд тусдаа боловч хоорондоо холбоотой мөртлөө бүхэл байх тоор улсын динамик шиг нийгмийг бидэнд санал болгож байна. Тоор улс эргэлт хөдөлгөөнөөр өөрийн тэнцвэрт байдлаа хадгалдаг шиг энэ нийгэм мөн өөрийгөө засаж шинжлэн тэнцвэртэй байдлаа хадгалах урсгал оршин байх болно. Бид ийм динамикийг хүний нийгмийн системд ашиглах болно. Тоор улс буюу амьдралын эрчим хүчний тэнцвэрт байдлын үндсэн загвар нь бүх төвшөнд бие, сэтгэл, оюун санаа, хүмүүсийн харилцаа, хүрээлэн байгаа орчин, урлаг, шинжлэх ухаан, хайр сэтгэлдэж бас тохирдог ухамсарт эвслийн загвар гэдэгт би итгэлтэй байгаа юм. Энэ бол бидний энд харуулах гэсэн мэдлэг билээ. Бидний дотоодын хүч хоорондоо холбогдож тэнцвэрт байдалд хадгалагддаг суур динамикийг би өөрийнхөө амьдралд байнга мэдэрдэг. Бас энэ философиг орчин үеийн хүчирхийлэлгүй тэмцэл буюу айкидо тулааны урлагт харсан юм. Энэ арга биднийг даяарчлалын ноёрхогч агентуудад хэрхэн үр бүтээлтэй мөртлөө хүчирхийлэлгүй хандаж болохыг үзүүлнэ. Энэ урлагийг үндэслэгч Морихэ Уишедагийн хэлснээр атом болон галактикийн хөдөлгөөнийг өөртөө шингэн мэдэрч яг л чөлөөт энергийн технологид тоор улсын эргүүлэг мөнхийн хүчийг өөртөө агуулдаг шиг найрал зогсолт оны аргаар тулдагчийн хүчийг уусган зогсолдуулж эвсгээр өөртөө ашигтай талд чиглүүлэн үр дүнд хүрэх билээ. Айкидо бол дайснаа тулдаж ялах урлаг биш. Харин дэлхийг эвсэлдүүлэн зохицуулж хүмүүсийг нэг гэр бүл болгох урлаг билээ. Морихэ Уишеда, Айкидогийн үндэслэгч. Ганди Кинг нар энэхүү хүчирхийллийн биш аргыг эдийн засгийн болон нийгмийн салбарт хэрэглэсэн юм. Хэрвээ бид ноёдогчдын эсрэг хүчээр тэмцэх юм бол нөгөө л бид тэдний эсрэг гэдэг хуучин үлгэр үргэлжлэн харин ч цагдаа хүчнийхний зөвтгөх шалтгаан болж болох юм. Миний бодлоор бид хүмүүжлийн талаасаач, стратегийн талаасаач хүчирхийлэлгүй замыг сонгох нь үр дүнтэй гэж бодож байна. Бидний өмнө тулгарч байгаа асуудалд хэрхэн хандахад туслах тоор улсын өөр нэг нуугдмал чанар бол тоор улсын төвд орших ав салиуд чимээгүй байдал буюу тэг цэгийн чанар юм. Би болон та ер нь бүхэл тоор улсын хэлбэрт орших амьд биетүүд энэхүү чимээгүй төв цэгээр бие биентэйгээ холбогдож байдаг ба хязгааргүй ухамсарын амьд ертөнцтэй нэгдэн оршдог билээ. Хэдийгээр бидний чиглүүлэгч энэ мэдээлэлээс бусдын туршлагаас олон зүйлийг олж мэдэж дэлхийд юу болж байгаа тухай чухал мэдээллийг өдөр бүр мэдэж авч байсан ч гэсэн бидний хамгийн анхдагч суур чиглүүлэгч маань бол бидний өөрийн дотоод хүсэл эрчим хүч юм. Бид өөрийн дотоод эрчим хүчийг сайжруулж дотоод чимээгүй дууг сонсож чадвал биднийг яах ёстойг байглаасаа чиглүүлэх болно. Бидэнд бүхэл бүтэн дотоод амьдрал гэж байдаг. Жинхэнэ амьд бөгөөд хайр инэрлийн дотоод амьдрал. Энэ дотоод амьд дуу хоолой маань биднийг байнга чиглүүлж түүнийгээ бид гадаад ертөнцийн илэрхийлж амьдардаг. Хэрвээ та ямар нэг юм хийхийг хүсэж байна, ямар нэг зүйл рүү зорж байгаа бол та дотоод дуу хоолойтойгоо холбогдох ёстой. Хэрвээ та дотоод эрчим хүчтэйгээ холбогдох чадвараа хөгжүүлж чадвал энэ нь хамтын хүч чадал болж та үнэхээр чадваржна. Бид дотоод эрчим хүчтэйгээ нэгдснээр хаана хүрий гэж зорьсон тэндээ хүрч чадна. Бидний нөлөө бид бодож байгаа шиг тийм бага биш шүү. Бид энэ дэлхийг эмчлэн ангаахын тулд өөрийн түүхийг зохиож бас бусдын түүхтэй хуваалцах хэрэгтэй. Ингэж бид дэлхийд тунхаглах хамтын түүхтэй болно. Хүн төрөлхтөн одоо маш сонирхолтой хувьслын үе шатн дээрээ байна.
Байгальд залуу төрөл зүйлүүд дээр тохиолддог үзэгдэл шиг дайсагнагч догшин өрсөлдөөнөөс аядуу зөөлөн хамтын ажиллагааны чиглэл рүү явж байна. Мөнгө хөрөнгө цөөн хүний гарт төвлөрөөд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тэд улмал цаашин хүчээ төвлөрүүлэх нь дамжиггүй. Гэхдээ тэрнээс илүү чадал нөлөөтэй хүч оршиж байгаа бөгөөд энэ бол ард түмний хүч юм. Одоогийн энэ хямралт байдлыг хараад хүмүүс амьдралыг хайрлахгүй, гутрангуй, цөхөрсөн байдалд орох нь хэлбэрхэн байна. Гэхдээ одоо энэ хямрал бүр түрээдээ хүрээд хурдснаар хүмүүс сэрж ухаарч эхэлж байна. Бидэнд байгаа энэ том асуулттай харьцуулах юм бол таны бодол юу ч биш. Өчүүхэн жижиг юм шиг санагдаж байгаа ч гэсэн энэ импульс долгион чинь хувьслын хувьд бол тийм ч бага биш шүү дээ. Хэрвээ бүгд ингэж сэтгэл зүрхэндээ сэрх юм бол энэ агуу том зүйл юм шүү дээ. Улам олон хүмүүс сэрж ухааран хоорондоо холбогдож энэ тухай ярьж даяарчлалын ноёдогчдын системийн үнэн нүүр төрхийг ижил тавьснаар бид өөрсдийн хүсэж байгаа тийм дэлхийгээ бий болгох шийдлийг олох юм. Үн төрөлхтний түүхэнд аливаа бурангуй нийгэм харгислахыг харуулсан эзэгтэй тухайн үе бүрдэн хүмүүс эрхлөөнийхөө төлөө нэгдэн босож түүнийг халж байсан билээ. Хүн төрлөختөн өнгөрсөн үйл явдлаа эргэн дүгнэх энэ цаг мөчид бид энэ бүхнийг таньж мэдээд үүнийг сайжруулахын төлөө хүнд хэрэгт оролцсондоо бахархах болно гэдэгт би итгэлтэй байна. Бидэнтэй хамт энд аялсан танд баярлалаа. Бид бүгдээрээ хамтдаа хөгжин цэцлэх болно гэдэгтээ би бүрэн итгэлтэй байна. Бүгдээрээ хамтдаа дэвшилт хүргэе. Орчуулсан тавхын байгалмаа Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 5 дугаар нэгдэл 2013 он.